сайн байцгаана уу? За өнөөдөр Далаван гараг хоньны ордон дээр 14 жилийг одоо эхлэх гэж байгаа. Тэгэхээр бол энэ аяллаа хугацаанд бусад ордууд маань одоо хэрхэн нөлөөлөх үү гэдэг талаар ярив. За эхний орд бол хоньны ордны маань хувьд бол нэгдүгээр гэр дээр нь Далаван гараг одоо орж ирэхснээр ямар энерги үүсэх вэ гэдэг асуулт байна. За ер нь бол нэгдүгээр гэр бол бидний одоо яг гол одоо физикал бие. За би яг хувийн өөрийн одоо ашиг сонирхол тэр шинж чанар байдаг. Тэгэхээр бол энэ эго за энэ дээр нь бол Далаван гараг орж ирнэ гэдэг бол нэгдүгээрт бол тэр гал махбодон дээр усан одоо гараг орж ирж байна. Тэгэхээр энэ дээр бол маш их тийм сонирхолтой одоо энергиуд одоо зогсож байгаа. За тэгэхээр ямар ч байсан ер нь бол хоньны ордныхны маань хувьд бол гадаад төрх байдал дээр бол тийм өөрчлөлтүүд бол гарч ирнэ. Тэгэхээр энэ ер нь бол энэ Далаван гэдэг одоо энэ тийм ээ энэ загсны ордны удирддаг юм барив. Ер нь бол сүнслэг байдал, за мөрөөдөл, за ер нь бол энэ сэтгэлийг үздэг. Тэгснээр бол гадаад төрхөн дээр орж ирснээр бол ер нь бол хамгийн эхлээд бол нүдний харц бол өөрчлөгддөг. Тэгэхээр энэ их тийм зөөлөн, за их зөөлнүүдтэй болох ч юм уу. Тэр их бас тийм урлагийн за тэр өөрийн тэр энерги одоо гадаад төрхөн дээр өгнө. За тэгэхээр ер нь бол бидний энэ за гол энэ хөдөлгөөн хөдөлгөөн маань бол уян зөөлөн за ер нь гадаад төрх байдал маань ч гэсэн нэг тийм одоо сүнслэг маягийн урлагийн маягийн за тэр бүтээлч одоо энергиуд хүчээ авч тийм ээ за тэрэн дээр хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгэхээр хоньнууд маань бол маш их тийм гол одоо шинж нь болох спорт за хамгийн гол идэвхтэй одоо тэр энерги байдаг. Тэгээд ер нь гал махбодоор удирдуулдаг. Тэгэхээр хоньнууд маань бол их тийм маш хүчтэй одоо тэр энерги дээр маань юм усан махбодын бүтээлч одоо энэ мөрөөдлийн за юм сүнслэг юм одоо гариг маань орж ирснээр бол за энэ хоёрын одоо энэ хослол тийм ээ энэ одоо холимог байдал амьдралд маань бол хүчтэй нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бол за хоньнууд маань бол маш их тийм зөөлөн за ер нь бол одоо тэр сэтгэлийн одоо сэтгэлийн энерги нь гадаад төрхөн дээр нь хүчтэй илрэх тийм одоо ойлголтууд бол гарч ирж байна. За тэгэхээр бол одоо би гэдэг энэ энерги маань өөрөө за маш их тийм үнзий мэдрэмжтэй болох. За хоньнууд маань их тийм хил хязгаарыг одоо арилгах энэ хүчтэй энерги орж ирсэн учраас тийм ээ. Тийм мэдрэмжтэй за энэ одоо энерги байгаа. За тэгэхээр ер нь за сорилттой талууд бас байна тийм ээ. За ер нь бол Далаван бол орж ирснээр бол ямар нэг байдлаар энэ хил хязгааргүй байдлыг бол үүсгэдэг. Тэгэхээр хоньнууд маань бол бас энэ гадаад төрх байдлынхаа хувьд за яг өөрийнхөө бие гэдэг одоо тэр том эгоныхоо хувьд тийм ээ бас тийм одоо маш учрыг үл ойлгоно. За тиймэрхүү живэх маягийн одоо тийм энергиуд бас өөртөө бас тохиолдож магадгүй. Тэгэхээр илүү энийг одоо тодорхой ойлгохын тулд бол за арх тамхи тийм ээ ямар нэг юм одоо буруу зуршил буруу хэрэглээ тийм иймэрхүү хэрэглээнүүдээс бол маш болгоомжтой энэ хэрэглээнд бол нэг тасаж өөрийгөө одоо донтуулж болохгүй. Тэгэхээр энэ бол маш одоо гадаад төрхийн хувьд тийм ээ одоо их сонин харагдах ч юм уу үргэлж нэг энэ хүн одоо согтуу байна уу гэмээр ингэж харагдах ч юм уу тийм ээ. За тиймэрхүү бас шалт бас байдаг. За өөр бол энэ хоньнууд маань бол ямар нэг байдлаар бол тийм ээ бусдын хүлээлтэнд бол одоо нийцүүлэх гэж тийм ээ өөрийгөө бас их золиослоо. Тийм бас
буруу сул энерги бол бас далаванд байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. За ер нь бол хоньнууд маань бол энэ одоо тийм ээ энергийг одоо зөв ашиглахын тулд бол ер нь бол урлагийн талдаа их ажиллагаа тийм ээ өөрөө одоо урлагийн талын их ажиллагаануудыг бие махбодын хувьд одоо гүйцэтгэх ч юм уу тийм ээ. За бүжгийн спорт ч юм уу, за бясалгал ч юм уу тий хөгжим. За энэ одоо нефтэн гаригийг одоо далаван гаригийн энергийг зөв одоо гаргадаг тэр орон зайг одоо бий болгох орчинд одоо орох хэрэгтэй. Тэгэхээр бол энэ бол бид нар 14 жил одоо болох учраас тийм ээ. Одооноос ингээд альва нэг тийм тэр талын нэг хичээлээ суралцаад явбал за далавангийн энергийг зөв ашиглана гэж. За тэгээд ер нь бол хоньнууд маань бол энэ үед бол их зүн совинд бол маш их итгэх хэрэгтэй. За илүү зүн совин илүү сэргцэн байгаа. За ер нь тэгээд альва бодол санаа маань өөрөө бодис шалтгаанаар бол тэнцвэрээ олно. Тэгэхээр бол яг бодтой учир шалтгааныг бас логик төвшөнд бас бодож тийм ээ. Ингэснээр бол энэ энергийн бас хит их одоо хүчийг тийм ээ зөв балансыг хангах. За энэ одоо илүү зөв ойлголт байна. За тэгэхээр бол спортоор хичээлвэл бас маш сайн. Ер нь бол хонь бол өөрөө спортыг гол хариуцдаг одоо энэ орд байгаа. Тэгэхээр энэ спортын маш их нийтвэхтэй үйл ажиллагаанд одоо тийм биеийн хөдөлгөөний идэвхтэй үйл ажиллагаанд одоо үйл ажиллагаанд оролцсноор бол энэ далаван гариг энэ дээр маш өндөр илүү гайхамшигтай ур чадваруудыг бас эзэмших тийм ээ. За бас ийм энерги байгаа. Тэгэхээр бол ер нь бол маш их тийм таатай далаван за энэ их том авиаслаг энэ том гариг маань өөрөө хоньны тэр одоо ирч хүчтэй өөрийгөө харуулъя гэсэн тийм маш их актив энэ байдал дээр нэг илүү тийм гайхамшигтай бүтээлч одоо онжилууд ирж байна. За дараагийн орд бол Хүрийн орд байна. За Хүрийн ордныхны маань хувьд бол Нептун гариг 12 дугаар гэртээр нь орж ирж байна. Тэгэхээр ер нь бол далаван гариг маань бол ер нь гэртээ орж ирж байна гэж харагдаж байна. Тэгэхээр Хүрийн ордныхны ер нь 12 дугаар гэр нь бол тэр яг сүнслэг ертөнцийнх нь өөрсдийг нь ерөнхийдөө яг цаад өөрсдийг сүнс нь бол ийм хоньны ордны шинжтэй байдаг. Тэгэхээр бол илүү тэр тийм ээ сүнсээрээ бол маш эготэй эго гэдэг бол одоо би гэдэг тийм ээ өөрийгөө илүү чухал тавьсан өөрийн эрх ашиг за тэр тийм одоо сүнстэй гэсэн. Тэгэхээр яг тэр авиаслаг тийм ээ яг сэтгэлийн за тэр тал дээр бол ер нь бол одоо их гэгэн томлог тийм хүүхэд мэд за бас их өрсөлдөөнтэй тэмцэлтэй за яг цаанаа бас тийм сүнстэй байдаг. За тэгэхээр энэ дээр бол за ер нь бол далаван гариг орж ирнэ гэдэг. Маш их энтлийн одоо сүнсийг сэрээсэн тий. За ийм одоо онжилууд бол одоо ирж байна. За тэгэхээр рүүд маань бол хамгийн гол нь бол за ер нь бол энэ доод тухайн энэ хомсоргүй тий. За тэр ер нь бол тэр Нептун гаригийн одоо тэр зүн совин за уран сайхны сэтгэмж, уран сэтгэмж мөрөөдөл за ер нь бол уучлал за сүнслэг байдлыг бол одоо тэр энергиуд бол хүчтэй одоо энерги авч байна. За тэгэхээр энэ их мэдрэмтгий, гүнзгий энэ дотоод ертөнцтэй одоо нэг гэж одоо хүнийг сэрээсэн тий ийм одоо энергиуд одоо гарч ирнэ. Тэгэхээр бол өмнө нь бол одоо тийм ээ Нептун гариг маань загсны ордон дээр явж байгаад одоо 10 хэдэн жил 14 жил явж байгаа. Одоо хоньны орд руу орж ийн гэдэг бол их том одоо өөрчлөлт тийм ээ маш их том одоо өөр энерги за өөр ертөнц хэрэн үе ирж байна. Тэгэхээр хүрүүд маань энэ дээр хэрхэн одоо ойлгож тийм ээ энэ тлийг одоо илүү тэр зөв одоо сайн тал руугаа за муу тал нь юу вэ гэх юм. За энэ энергиудыг бид одоо ярих хэрэгтэй. За тэгэхээр бол ямарч байсан их хүчтэй зүн совин сэргэн. За энэ бол одоо ялангуяа тэр
бүлэг фракц, өөрийн хамтан зүтгэгч. За энэ бүхний тал дээр бол маш их тэр талын сэтгэлийг мэдэрч тийм ээ. Одоо тэр илүү сэтгэлийн ойлголт авна гэсэн. Энэ бол ер нь бол илүү сэтгэл зүрхээр холбогдсон. За энэ талын одоо тэр олон нийтийн талаарх ойлголт тийм ээ. За энэ нэг юм батг санаа байна. За тэгэд өшөө бол илүү энэ сүнслэг одоо гэр дээр нэрсэн учраас тийм ээ. Маш их одоо бясалгал, за уран бүтээл, за илүү бүтээлч байдал, за шинийг сэтгэх, за илүү сэтгэл зүйн одоо тэр их байдал тийм ээ. Сэтгэлийн байдлыг илүү тэр байдлаар нээлтүүд хийх юм тийм. За энэ одоо энерги байна. За тухайн хүнд бол бас их бүтэд маань бол их одоо сэтгэлийн хувьд бол өрөвч нэмжин цагаан цайлган тий хүүхэд мэт одоо илүү одоо хоньны энергитэй ингээд хосолж байгаа учраас тийм ээ. Тэр хүүхэд байдал нь их сэргсэн. За яг дотоод үнэн сэтгэл зүрхнийхээ хувьд бол өрөвч тийм ээ. Өрөвч сэтгэл, энерги сэтгэл. За юмэг бол уучилсан. За тэгтээ бол заримдаа бол маш их тийм одоо илүү хүүхэд мэт тий өрсөлдөөнтэй бас тэмцэлтэй. За иймэрхүү одоо энергид бас байна. За тэгэхээр энэ одоо Нептун гаригийг бол бид нэр илүү тэр одоо юу тал руугаа тэр одоо бүтээл тал руугаа урлагийн тал тийм ээ. Энэ бол Нептунууд урлагийг хариуцдаг. За тэр гоо сайхныг хариуцдаг. Гоо зүйл ямар нэг юмыг одоо илүү гоёлж илүү юмыг ингээд төгөлдржүүлдэг. За энэ одоо талыг илүү хөгжүүлж тийм ээ. Энэ тал руугаа илүү одоо энерги чиглүүлвэл одоо энэ бол их сайн эерэг талууд байгаа. Тэгэхээр урлаг, хөгжим, уран зохиол тийм ээ. За сэтгэл судлалч юм уу тийм иймэрхүү одоо тэр цаад авьяасууд ил гарах. За одоо ийм энерги байна. За болгоомжлох. За муу сул талууд бол за ер нь бол одоо хийтэх тийм ээ. Одоо сум. За сумд хитрхи буруу донтож одоо орох юм. Тийм ээ. Сумын одоо манад бол маш их буддын сум байдаг. Тэгээ буддын хийдүүд байдаг. За тэгэхээр энэ рүү одоо хийтэх донтож орвол бас нөгөө нэг юм бодит байдлаа алдах. За хитрхи одоо бүх юмыг одоо тэр сүмээр шийдэх гэж явах юм тийм. Сүм хийдээр шийдэх. За энэ бас энерги байгаа. Тэгэхээр бол өөр бол энэ за Нептун 70 гаруй манд ер нь бол энэ хил хязгаарыг бол алга болгодог. Тэгэхээр бол бас нэг юм төсөөлөлтэй ямар нэг юмд ингээд гүнзгий живх одоо мэдрэмжүүд бас байдаг. Тэгэхээр нэг бол одоо сэтгэлээр их унах, за сэргэг тийм. Энэ их юм одоо бас юм Нептун гаригийн тэр гүнзгийрсэн одоо тэр живсэн юм бас сэтгэл байдаг. За бас юмд бас ганцаардал бас байдаг тийм ээ. За ер нь бол зүүд бол бас их сэргэж байгаа. За зүүдээр дамжсан одоо зүн сонгууд тийм ээ. За энэ бол бас их өндөр одоо сэргэлттэй байгаа. Тэгэхээр бол их зүүд чинь бол маш их нөлөөтэй. За энэ зүүдийг тайлах. За энийг бол илүү анзаарч энэтэйгээ илүү их одоо анхаарал хандуулах хэрэгтэй. За өөр бол тэр нэмээд бол энэ сул тал дээр бол энэ төөрөгдөлтэй хуурам эхлэлт ч юм уу ямар нэмийг буруу одоо итгэж их явснараа сүлдээ тэр нь хуурам эхлэлт байх ч юм тий. За иймэрхүү бас энергиуд байгаа. Тэгэхээр өвхөд маань бол илүү ямар ч байсан одоо маш их сүнслэг төвшөндөө одоо сүнслэг тэр герман өөрөө жинхэнэ одоо тэр 70 гаруй маань ингэж ирснээр бол эдгээр энерги маш хүчтэй ирэх одоо 2039 онд нөлөөгөө авнаа. Дараагийн орд бол эхийн орд байна. За эхийн ордныхны маань хувьд бол 70 гаруй маань 11 дугаар дээр нь орж ирэх гэж байна.
За тэгэхээр бол 11-р гэр бол ер нь бол ихэнх маань хувьд за нийгэм, за бүлэг фракц, за интернет орчин, за тэр нийгмийн одоо хамтын одоо найз нөхөд ч юм уу те энэ одоо том гэр дээр ирсэн байна. Тэгэхээр бол ер нь эхрүүд маань бол за үндсэндээ бол энэ нийгмийн одоо бүлэг фракц тийм ээ. За энэ одоо найз нөхдүүдийн хувьд бол их тийм ер нь бол их тийм хөгжилтэй. За ер нь бол хоньны ордны их шинжтэй. За тийм одоо үндсэн суур одоо ордон дээр бол байдаг. Тэгэхээр энэ дээр одоо далайн гараг орж ирнэ гэдэг бол илүү энийг бол их тийм зөөлөх тийм ээ. Тэр хамт олон за нийгмийн одоо бүлэг фракцууд маань илүү зөөлөсч за энэ дээр их тийм уран сэтгэмжтэй за ер нь бол их сэтгэл зүрэхтэй сүнслэг за илүү тэр хүмүүнлэгийн талын мөрөөдөлтэй за ийм одоо хамтран одоо зүтгэх тий нэг одоо фракц бүлэг болох за ийм хүмүүсүүдийг бол татж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол зарим нэг одоо за эхрүүдэд маань бол энэ тэр найз нөхөд хамтын одоо улсууд маань бас жоохон далайн анганы нөлөөллөөс болж байгаа өөрчлөгдөж иж магадгүй. Тэгээ бол энэ одоо илүү тэр энерги маань өөрөө ямар ч байсан тийм зөөлөн за тэр байгаа. За тэгээд эхрүүд маань бол хамгийн гол нь бол энэ далайн ангаргийн энэ одоо энерги тийм ээ нөгөө талдаа их тэнцвэржүүлэхийн тулд бол өөрийнхөө тэр одоо эго за олны өмнө гардаг за тэр хүмүүсийн одоо гол нар мэт одоо тийм ээ зөөрлөж ярих юм бол нар мэт одоо гол төв дээр нь байдаг за тэр гол энерги нь бол тийм дипломат за хүн өөрийгөөхөөс илүүтэй бусдтай маш их бусад гэдэгтээ их зөв зохицсон за тэр одоо энерги байдаг. Тэгэхээр бол илүү тэр баланстай за их шудраг за илүү их тэр их тэнцвэрийг барьсан за ийм өөрийн одоо эгон дээр их анхаарснаар за энэ далайн гарагийг бол тэнцвэржүүлж өгнө. За энэ ямар утга байна гэхээр бол за мэдээж олон нийтийн дунд одоо би юм бэ тийм ээ. За тэр нь болохоор зөвхөн өөрийгөө биш тийм ээ. За бусдтай маш их тийм тэнцвэрт харилцаануудыг одоо гаргаснаар тийм ээ энэ далайн гараг их зөв бас балансаа олгоно. За ер нь бол энэ далайн гараг бол зүн совин за мөрөөдөл за уран сэтгэмж шинийг сэтгэх тийм ээ. За бас мөн бас энэ инрэл за уучлал за энэ одоо сөрөг талдаа бол жоохон төөрөгдөл за донтолт ч юм уу те иймэрхүү одоо сүнслэг байдал байдаг. Тэгэхээр илүү тэр одоо бид нар энэ сайн талын одоо ярих юм бол энэ одоо идеалист тийм ээ энэ мөрөөдмөдхийн гариг маань бол нийгмийн сайн сайхны төлөө те мөрөөдөл сэргэж тэр мөрөөдлийг одоо бодтой болгохын тулд өөрийн тэр баланслаг эгогоо ингэж ашиглах тийм ээ. За тэгэх юм бол эхрүүдэд маань тэр нийгэмд одоо сайн сайхан бүтээх том хүчтэй хөв нэмэр оруулна. За өөр бол илүү том энерги учраас тийм ээ. Ер нь бол энэ за 11-р гэрнжтэй далайн ч өөрөө шүү дээ. Том учраас энэ хүн төлөвтөнд тослох хүсэлтэй байж магадгүй тийм ээ. За илүү их одоо дэлхийн ертөнцийг сайхан болгоё ч юм уу тийм. За иймэрхүү одоо дотоод урам зориг бол сэргэх. За ийм ба. За бас энэ за уран сэтгэмж зүн совин. За энэ. За тэгэхээр бол ирээдүйд байдаг тийм ээ. За ирээдүйд одоо шинийг санаачилдаг ихрүүд маань илүү одоо нийгмийн тал дээр бол их шинийг санаачилдаг. Тэгэхээр ирээдүйн тухай маш хүчтэй одоо тэр төсөөлөл. За тэр төсөөлөл дээрээ одоо сэтгэл зүрхний одоо тийм бүтээлч байдал санаа гаргах тийм. За урлаг, кино, хөгжим тийм нийгмийн одоо төсөл ч юм уу тийм нийгмийн төсөл дээр амжилт гаргах. Тэр төсөл маань бол илүү сайн сайхны төлөө. За бусдын төлөө. За тэр за гэх мэт одоо энэ хөдөлгөөнүүдүүд бүтээлч салбарууд
тохиромжтой одоо энэ далаван гараг маань одоо тохиромжтой тий. За илүү нийгмийн тал дээр маш их тийм өрөвч нэмжин сэтгэлээр хандах. За тийм мэдрэмж бол одоо өндөр одоо хүч авч байгаа. За тэгэхээр бол ер нь бол одоо хүмүүст бол найз одоо өөрийн бүлэг фракс клубтэй бол маш их зөөлөн за илүү ойлгомжтой хандах. За тэр за илүү одоо нийгмийн хувьд бол тийм ээ суул доорой за ядарсан за энэ одоо илүү тэр эмзэг хэсгүүдэд бол сайн дурын үйл ажиллагаа хийх юм тий. За нэг иймэрхүү одоо энергиуд бол одоо 11-р гэртэр байдаг. За ер нь за нөгөө талд бол одоо энэ муу за сул талууд бол энэ одоо бүлэг фракца одоо яг үнэн зөвөөр таньж чадахгүй баг тий. Маш их одоо хүлээлт үүсгэсэн байтал тэр нь бол энэ одоо бодтой бос одоо байх шинэ тий. За хит их одоо олон нийтэд хамт олонд хитрхи итгэх. За дараад нь одоо урам хугарах байдал ч юм. За иймэрхүү бас байдал далаван маань байдаг. За тэгээд төөрөгдөл урам мэхлэлт бол бас байдаг. За хүмүүсийн одоо тэр цаад одоо яг тэр сүнсийн сайн бас буруу ойлгох тий. Тэгэхээр бол энэ дээр бол ашиглуулах эрсдэлтэй байдаг. Бусдад ашиглуулах. За босоод одоо бүлэг фракцийг таньж чадахгүй байх юм тий. За эсвэл одоо маш хэтэрхий их одоо том ирээдүйн алсын одоо том зорилго тавиад байдаг. Гэтэл тэр маань одоо хэтэрхий бодтой бос тий. Одоо зүгнэлт маягийн одоо төсөөлөл байх юм уу. За бас өөрөөсөө яг бодтой алхам хийж чадахгүй. Төр за живх ч юм уу. За иймэрхүү бас энерги. За өөр бол бас ер нь бол энэ талааван бол бусдыг одоо их юу яадаг өөрийнхөө нь байлгадаг. Өөрийгөө бол өөрийнх нь энерги нь бол бусдыг яг өөрийнхөө нь байлгахын төлөө байдаг учраас бусдын одоо үзэл санаанд хитэх автаж одоо өөрийнхөө дуу хоолойгоо алдах юм тийм ээ. За нэг иймэрхүү бас сул талууд болоо байдаг. За тэгэхээр ирээдүйн одоо ер нь бол ирээдүйн зорилго за тэр энерги дээр бол тэр гэр дээр бол байгаа ирээдүйн төсөөлөл мөрөөдөл за энэ дээр бодтой яг одоо бүтээл гар. За тэр за тэгээд бас энэ за найз нөхөд бүлэг фракц тийм ээ. Энэ дээр бол ямар ч байсан тэр бүлэг фракц одоо найз нөхдөдөө бол за эрүүл одоо тэр одоо итгэл тий. За ямар нэг юм хязгаартай байх тий. Хязгааргүй одоо тэр хэл хязгаарыг арилгадаг одоо далаван бааны хязгаарыг байхгүй. Тэгэхээр энэ хязгаартай эрүүл харилцаатай байх. За уран сэтгэмжээ тий илүү хэрэгжүүлэх хэрэгтэй. За энэ дээр бол одоо нийгмийн урлагийн төсөл тий сайн дурын үйл ажиллагаанууд мөрөөдлөө бодит ажил болгох юм. За нэг юм бас. За ер нь бол далавангаар бол маш их зүүн совин сэргдэг учраас зүүн совин мэдрэмж одоо бол яг тэрийг дагах хэрэгтэй. За тэгтээ бол энэ дээр бол бодтой бас шалгаж баталгаажуулах бас тийм юм байх хэрэгтэй. Тэгэхээр бол энэ одоо фрактик байдлыг тийм ээ илүү тэр мөрөөдөлтөөгөө зөв хослуулснаар бол энэ дээр том амжилт бүтээлүүд гарах нэ. За дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийнүүдийн маань хувьд бол 70 гараг маань бол 10 дугаар гэр дээр нь орж ирэх чинь. За тэгэхээр 10 дугаар гэр бол мэлхийнүүдийн хувьд бол гол одоо тэр нийгмийн одоо амжилт. За ер нь бол хааны гэр те хамгийн том амжилтын гэр. За ажил мэргэжил нэр хүнд за амьдралын зорилго те хамгийн одоо их том амжилтын одоо хамгийн том гэр байгаа. Тэгэхээр энэ дээр бол 70 гараг одоо орж ирнэ. Мэлхийнүүдийн маань хувьд тийм онцгой за мэргэжлийн одоо тэр яг илүү мэрэгэн ухааны те тэр одоо энергийг одоо тавьсдаг гараг маань за тэр жинхэнэ одоо тэр яг амжилт нийгмийн амжилт за тухайн хүний одоо алтан нэр өдөртөх за энэ одоо суурин дээр орж ирж байна. Тэгэхээр
энэ дээр ямар одоо утга санааг одоо авч яахаар бол далаван гараг маань бол мөрөөдөл тийм ээ уран сэтгэмж за тэр сүнслэг за одоо тэр энерги байгаа. Тэгэхээр энэ дээр бол 10 дугаар гэр дээр орж ирснээр бол за амьдралын зорилго тэр яг мэрэгжлийн одоо тийм амьдралынхаа тэр амжилт за тэр одоо хамгийн дээд одоо ажил нийгмийн том амжилт. За энэ дээр нь за тэр илүү уран сэтгэмжтэй тэр сүнслэг одоо эрэл хайгуул одоо хийсэн тэр одоо хүмүүнлэгийн шинжтэй илүү одоо цэцэн мэрэгний одоо илүү философийн илүү одоо дээд ухааны одоо тэрийг хариуцж байгааг маань орж ирж байна. За тэгэхээр энэ дээр одоо эерэг сайн талууд бол маш их тийм уран бүтээлч за маш их тэр талын сүнс бол одоо их сэргэж байна. Тэгэхээр бол энэ шинийг сэтгэх одоо тэр сэтгэлийн тэр одоо бүтээлүүд одоо маш их юм чадварлаг одоо ажил мэргэжилтэд нөлөөлөх болно. За тэгэхээр олон нийтийн өмнө бол маш их тийм илүү том удирдах одоо албан тушаалтай байлаа гэдэг бол уян зөөлөн маш их тийм энэрэнгүй за тэр одоо нууцлаг дүрбэлт бол бас харагдана. За тэгээд бас энэ их тийм урам зориг бол маш сэргэн. За эмнэлгүүнүүд маань ер нь бол энэ нийгмийн том амжилтан дээр бол хурдтай их тийм дайчин одоо баатарлаг тийм одоо тийм амжилтууд нийгмийн карьертай хүмүүс байдаг. За ер нь бол мэлхий өөрөө л их зөөлөн тийм шин чанартай энерги байгаа шүү дээ. Тэгэхэд бол тэр нийгэм дээрээ бол мэлхийнүүд маань их тийм хүчтэй болоод ирдэг. За жишээлбэл одоо ялангуяа спортын талын том амжилттай хүмүүс гарч ирэх юм ба одоо бидний наадам за том энэ одоо бидний яг энэ баатарлаг байдлыг харуулсан баяр ёслолууд маань өөрчлөлт мэлхийний ордон дээр болдог. За энэ утга бас санаа бас энэ одоо яг тэр нийгмийн карьер дээр бол юм зүйлэл бас тохирохоор. За тэгэхээр ямар ч байсан тэр энэ их урам зориг сэргээсэн. За энэ дээр маш их бүтээлч байдлаар ингээ хандсан. За ийм энергитэй одоо байх нэ. За тэгэхээр одоо мэрэгжлийнхээ хувьд бол маш их амжилт гарах зүн совин сэргэж одоо тэрүүгээрээ одоо зүн совиндоо маш их сайн итгэх хэрэгтэй. Тэгхийн бол мэлхийнүүд маань бол их тийм асар том одоо амжилт гаргана гэдэг бол тэр одоо гэртээр нэрсэн байна. Тэгэхээр энийг их зөв одоо тэнцвэртэй хэрэгжүүлэхийн тулд бол мэлхийнүүд нь за гэр бүлийн амьдрал дээр тийм ээ гэртээ бол илүү зөв тэр шудраг баланстай тэнцвэртэй за ийм одоо гэрийн энерги тийм ээ гэр бүлийн за тэр энерги ингэж одоо балансалж илүү гэр орондоо илүү сэтгэл зүрх за илүү дипломат байдал за энийг байдлыг одоо энергийг одоо хэрэгжүүлснээр за илүү тэр нийгмийн амжилт маань бол өндөр одоо бүтээлтэй за ийм одоо энергиуд байгаа. За мэлхийнүүд маань өөр бол энэ за далаван гараг маань бол их маш их тийм философийн маш их оюуны за энэ энергийг бол авчирч байгаа. Энийг бол бид нар их одоо энэ 14 жилийн турш мэлхийнүүдийн маань хувьд онцгой одоо том амжилтын жил байх нэ. За сул талуудын хувьд сул одоо муу талуудын хувьд за ер нь бол яг мэрэгжлийн одоо тэр амжилтууд маань их бүрхэг болох тодорхойгүй одоо тийм байдал бас үүсэх. Өөрийн одоо жинхэнэ зорилгоо бол олж чадахгүй маш хүндрэлтэй байх юм Иймэрхүү бас бол тал энерги байдаг. За бас энэ төөрөгдөл тийм ээ хуурам мэхлэл буруу ойл. За ийм юмнууд одоо амжилт одоо мэрэгжилтээр бол гарах магадaltaй. За далайн орон маань өөр бол өөрийгөө илүү одоо золиослдог тийм бусдын их ашигын төлөө одоо өөрийгөө золиослох тийм ээ аль болох гэхдээ бол
босод хүмүүст өөрийгөө золиослох нь бол эцсийн эцэд бол энэ бол одоо босод ашиглуулах за тэр хувь зохиол болох аюултай. Тэгэхээр бол ямар ч байсан тэр өөрийн шинийг санаачилдаг. За нийгмийн хувьд тийм ээ том шинийг санаачилдаг маш их актив. За энэ дээр ингээд уран сэтгэмжтэйгээр ингэж хандсан. Бэлгэнүүд нь амжилттай гарч ийн гэдэг байгаа тийм. За өөр бол энэ жоохон анхаарах ёстой тэр солилттой тал бол за нэр хүнд бол одоо их тодорхойгүй болох тийм. За одоо яг ямар учиртай тийм юмны учрыг болохгүй. За тийм нэр хүндний асуудалтай, алдар нэрийн асуудалтай. За тийм нууцлаг одоо тийм одоо энерги бас байж магадгүй. За тэгэхээр энэ ажил мэргэжлийн одоо энэ том гэр дээр ирсэн учраас тийм ээ. Энэ одоо урлаг, хөгжим, тийм кино, фото зурагч юм уу тийм. За уран бүтээл тойрох тийм. За бас энэ сэтгэл судлалын салбар, за энэ анагаах ухааны салбар. За шинжлэх ухааны салбар ч юм тийм. За иймэрхүү салбаруудад бол бас цоо энерги болно гэдэг. Гэж байгаа. Тэгэхээр амьдралдаа гол одоо далаван гараг дээр гэрсэн энэ үед бол амьдралынхаа одоо зорилгоо маш их тодорхой за бодиттой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За хүмүүсийн үзэл бодол тийм ээ хит авталгүй одоо өөрийн дотоод дуу хоолой зүн сонгоо сонсох хэрэгтэй. За одоо урлаг за тэр бясалгаал тийм сэтгэл засалч юм уу энэ одоо бүтээлүүдэд дамжуулаад тэр далаван гараг Нептун гарагийн энергийг бол бүтээлчээр ашиглах тийм. За санхүүгийн тал дээр бол бас боломжтой тийм ээ байна. За ялангуяа одоо төрөлдөлт авах ч юм уу за хуурам ихтэлтэнд ордог ч юм уу тийм. За хит одоо бас их энэ мөрөөдлөөр явахаасаа илүүтэй би ийм амжилт гаргая, тийм амжилт гаргая, том амжилтуудыг мөрөөдөхөөс илүүтэй энийг яг бодтой төлөвлөгөө за тийм тэнцвэртэй шудраг за ийм энерги бол энэ далаван гарагийн энергийг ирэх одоо 14 жилийн турш том амжилтаар одоо авах нэ. За дараагийн орд бол аслангийн орд байна. За аслангуудын маань хувьд бол далаван гараг маань 9 дугаар гэр дээр нь орж ирэх гэж байна. За тэгэхээр энэ 9 дугаар гэр маань бол аслангуудын маань хувьд гол одоо ихтгэл үнэмшил, за философи, шашин, за гадаад орон холын аялал тийм ээ. За тэр боловсрол, дээд боловсрол. За энэ ер нь бол их гүн гүнзгий тэр амьдралын одоо том ойлголт. Утга учир. За энэний одоо том гэр дээр далаван гараг маань бол орж ирэх гэж байна. Тэгэхээр энэ дээр бол илүү за одоо тэр дотоод яг өөрийн тэр одоо жинхэнэ одоо тэр айдас тийм ээ дотоод сэтгэл зүйн одоо тавьчихж байгаа тэр харин маань ингээд энд орж ирсэн. За 9 дугаар гэрийг маань бол идэвхжүүлж байна. Тэгэхээр энэ дээр ямар ч байсан илүү тэр далавангийн тэр одоо уран сэтгэмж, сүнслэг за ийм одоо маш их юм сэтгэл зүрхний одоо энэ өндөр одоо уран бүтээл гаргадаг, шинийг санаачилдаг. За энэ гариг маань ингээд орж ирэх гэж байна. За тэгэхээр бол энэ дээд болсол тийм ээ. За дээд болсол за яг философи тэр шашин тэр амьдралын одоо гол утга учир илүү тэр одоо хамгийн тэр оюунлаг за энэ одоо энэ дээр далаван гараг орчихсон бол илүү энэ хэсгийг бол илүү маш их тийм эрэл хайгуул за уран сэтгэмж за тэр илүү гүнзгий тэгтээ бас заримдаа энэ бүрхэг за тийм одоо манан одоо тийм ээ мандах тэр сорилттойгоо одоо далаван гараг маань орж ирж байна. Тэгэхээр энэ дээр одоо ямар одоо эерэг сайн талууд байна гэхээр аслангууд маань бол маш их тийм сүнслэг за тэр философийн тэ уран сэтгэмжтэй за тийм байх одоо хандлагатай одоо хандлагатай болох тэ за тэгээд энэ зүн совин зүүд за тэндээс одоо маш их тэр илүү том дээд ойлголтуудыг бол хүчтэй одоо нөлөө авах тий. За шашны тал дээр бол илүү
жинхэнэ яг шашин гэж юу вэ тийм ээ? За энэ одоо цэвэр одоо шашныг ойлгох. За илүү тэгэхээр энэ дээр бол Аслангууд маань бол ер нь бол маш их тэр оюунлаг за энэ тал нь бол их тийм сэргэн. Тэгээд ер нь Аслангуудын маань энэ илүү энэ дээд босол хариуцсан тэр үндсэн орд нөр хонь учраас тийм ээ маш их шинийг санаачилдаг илүү их маш их юм актив юмд одоо дээд энэ босол илүү тэр тал дээр хандлагатай бол их тийм хурц дайчин тэмцэлтэй хурдан одоо ойлгодог. Тэгтээ бол жоохон төвчээргүй илүү энэ оюунлаг талтай тийм одоо хандлагатай байдаг. За тэгэхээр энэ дээр 70 гаруй одоо орж ирэх гэж байна. За тэгэхээр илүү энийг бол илүү мэдрэмжтэй илүү одоо гүн гүнзгий сэтгэл зүрх сүнсний одоо гүн гүнзгий холбоосоор ингэснээр бол энэ дээр бол энэ талын одоо ойлголтууд маань илүү тээлж маш одоо сайн сайхнаар бол гарч ирж байна. Тэгээд ямар ч байсан энэ зүн совинтой философи те за илүү одоо жишээлбэл Аслангууд маань бас юм их багшлагтай тэгэхэд илүү сүнслэг одоо багш болох гэж. За энэ одоо энэ хэрэг байна. Тэгээ амьдралын тал дээр илүү философик хандах илүү том утга учраар амьдралыг одоо харах юм. За бас энэ байна. За нөгөө талтаа бол одоо сул сорилттой муу тал гэх юм бол энэ одоо итгэл үнэмшил тийм ээ философи. За энэ одоо бодит энэ маань одоо бодит байдалтай нийцэхгүй. За ямар нэг байдлаар төөрөгдөлтөй байх ч юм уу тий. За одоо бас нэг том ойлголтууд маань өөрөө хуурмаг үзэл санаанд итгэх тийм ээ. Тэрэндээ хитэх автах. За буруу багшлах, буруу итгэл үнэмшил. За энд бол татагдах аюултай. За энэ үннийг олохтой тэр ирэл хайгуул тийм ээ. Магадгүй эргэлзээтэй замаар явах ч юм уу тийм ээ. За нэг иймэрхүү бас нэг сорилттой талууд байна. За 70 гаруй маань бол өөр бол илүү буруу шашинд орох тийм ээ. Илүү одоо илүү буруу одоо фантази ч юм уу тий. Тэр тал руугаа хэлбий. За мөн бас одоо холын аялал гадаад улс орноо аялах тий. Ямар нэг байдлаар боловсролын дээд боловсролын төлөвлөгөө маань одоо илүү тийм тодорхойгүй болох гэж юм уу. Тэр их сургуульд орохдоо их сургуулийн асуудлууд маань илүү хичээвсэн тий. Яг нэг тодорхой яг нарийн сайн бодтой тооцоо судалгаа байхгүй бол энэ маань өөрөө баланс алдах бас эрсдэлтэй. Тэгэхээр Аслангууд маань бол нөгөө талтай ямар тал дээр одоо илүү анхаарснаар энэ Нептун гариг 70 ангийн одоо энергийг зөв баланслах гэхээр энэ өдөр тутмын коммуникашн харилцаанууд маань өөрөө маш их тийм юутай явах одоо тэнцвэртэй зөв ингэж явагдсанаар бол за энэ 70 гаригийн хит одоо тий тэр өөрийн тэр сул энерги одоо хит одоо дамгаасан тэр их баланс алдагдах энергийг одоо зөв тохируулах. За энэ тал нь бол тэр мэдээлэлтэй маш их сайн юмны мэдээлэлтэй хандах, өргөн мэдээллийг одоо барих. За тэр өргөн мэдээллээрээ дамжуулаад тэгээ нэг тодорхой нэг одоо маш гүнзгий юм руугаа одоо сонголтуудаа хийж орох юм тий. Нэг иймэрхүү одоо тэнцвэрийг барих хэрэгтэй. За ер нь бол энэ одоо 9 дугаар гэр маань өөрөө ажил мэргэжил тийм ээ мэргэжил яг тэр нэг дээд боловсролыг хариуцлах илүү одоо хүмүүс маань илүү сүнслэг за тэр чиглэлээр их сурах шашны чиглэл философи уран зохиол ч юм уу те урлаг за кино хөгжим за энэ бүтээлүүд та сэтгэл судлал тийм ээ за ямар нэг одоо сүнсний энерги ч юм уу эмчилгээ ч юм уу эмчийн мэргэжил ч юм уу те за гадаад хэл тийм ээ гадаад аялал хүмүүнлэгийн ажил за гих мэтийн мэргэжлүүд маань их сэргэж байгаа. За өшөө бол энэ ер нь бол энэ өөрийнхөө одоо Аслангууд маань бол өөрийнхөө энэ итгэл үнэмшилтэй бол бодиттой одоо тийм туршлагатай за судалгаанд бол тулгуурлан одоо хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо ер нь бол яг энэ сайн багш хайж байгаа бол те том их сурвалжийн одоо бодиттой их сурвалжийг бол
сурвалжаас бол гаргаж авах хэрэгтэй. За ер нь бол тэр зүүн совин тийм ээ. За энэ бол ингээс хэрэгжиж байгаа болохоор энийг илүү одоо энэ чадварыг илүү хөгжүүлж эндээ их анхаарал хандуулж тийм ээ. За бясалгалд явах ч юм уу. Илүү бясалгалаар одоо хорвоо ертөнцийн талаар бясалгах ч юм уу тийм. Ингэх нь бол илүү одоо энэ дээр төөрөгдөл багтай илүү бодтой яг жинхэнэ нефт үний одоо бүтээлч байдлыг бол ингээ гарах болно. За аялал одоо холын аялал тийм ээ шин соёл одоо гадаад улс орнтой ингэж соёлын тэр сүнсний тийм энэ одоо том холбоосууд үүсэх тийм ээ энэ нь бол маш их тийм энэ дээр зүүн сонгоо дагаж за энэ одоо их гайхамшигтай ийм одоо онцлогууд энэ 9-р гэрийг одоо гэрэлтүүлж байна. Дараагийн орд бол охины орд байна. За охинуудын маань хувьд бол 70 гаруй маань бол 8-р гэр дээр нь орж ирэх гэж байна. За тэгэхээр энэ бол маш одоо сүнслэг за жинхэнэ одоо хилэнцгийн одоо гэр гэж ярьдаг тийм ээ. За энэ дээр 70 гаруй маань орж ирнэ гэдэг нь ямар утга санаа байна вэ гэдэг тийм ээ асуулт байна. За тэгэхээр ер нь бол маш сүнслэг за тэр хувирал за тэр одоо үхэл гэж ярьдаг. За энэ одоо маш их юм хамгийн одоо бидний дотоод сэтгэлийн за маш нарийн тэр одоо хүч чадал айдас үз за тэр бүх зүйлийг одоо ингээд хариуцж байгаа. За энэ гэр дээр нь бол одоо орж ирэх гэж байна. Тэгэхээр 8-р гэр гэдэг бол үхэл тийм ээ. За дахин төрөг сэтгэл зүй за нууц хүч тэр одоо мөнгөний системийг хариуцсан бас за тэр дотоод яг жинхэнэ үннийг одоо илэрхийлсэн одоо тийм ээ. За энэ бас ингээд энерги байгаа. За бас энэ 8-р гэр маань бас энэ за энэ одоо бас энэ сексийн эрчим хүч тийм ээ. Иймэрхүү бас энергиг хариуцдаг. Тэгэхээр энэ дээр бол 70 гаруй одоо мөрөөдөл за энэ одоо сүнслэг жинхэнэ одоо энэ илүү гэгээлэг илүү өндөр бүтээлч за тэр урлаг за соёл за энийг хариуцсан энэ хоёр бол хоорондоо бас их юм гэрийн хувьд бол зохицдог хоорондоо их одоо маш онцгой гүн холбоосууд одоо үүсэх боломжтой. Тэгэхээр 8-р гэр маань бол энэ гэр дээр ингээд ирсэн бол ямар ч байсан маш хүчтэй зүүн совинтой болно гэсэн үг. За ерөнхий утга нь бол тийм ээ. За өөр бол энэ хувирлыг ярьж байгаа. За тэгэхээр 8-р гэрийн хувирлыг бид нар ойлгохдоо үхэл тий. За жишээлбэл одоо ямар жишээгээр авах вэ гэхээр бол 100 одоо мод байлаа гэх тийм ээ. Зуны ойлголт бол мод ингээд навч ногоон тий навч байдаг. Гэтэл одоо яг ингээд хилэнцгийн одоо сарууд ирэхэд 10 сарын сүүлээс 11 сарын одоо дунд тий. За энэ үед бол яг ингээд бүх навчнууд унаад тийм ээ. Ер нь л дэлхийн ертөнцийн нэг тийм доороо за үндсэн тэр одоо үндсэн одоо амьд байгаа ч гэсэн тийм ээ. Гадаад нэг юм хувирал болдог тийм нэг юм үхээд нэг шин одоо шинээр одоо дараа нь сэргэж навч ургадаг ч юм уу тийм модон дээр яар. За нэг иймэрхүү гол одоо иймэрхүү хувирлыг ярьж байгаа. Тэгээд бас энэ 8-р гэр бол яг үннийг одоо хайдаг. Үнэн гэдэг нь болохоор бол одоо жинхэнэ сүнсний яг чинь мөн чанарыг. За тэрэн дээр одоо жинхэнэ тэр ирэл хайгуул бас бол маш их тийм гэрхай ажигласан тийм ээ. Асуудал байвал тэр асуудлыг эмчилж тэр асуудлыг бүр ингээд задлаж тий тэгж одоо дуусгадаг шиг тий. За бас энэ нэг том ойлголтуудыг бас хариуцдаг. За бас энэ өөр сэтгэл судлал байдаг. Илүү одоо хүмүүсийн нарийн одоо тэр айдсын сэтгэл, за галзуурал тийм ээ. Эзотерик, за зүн совин, энерги одоо тийм нууцлаг хүч. Одоо тэр ертөнцийг бол бас одоо ихэд бол тэр энергийг бол одоо сонирхдаг тийм ээ. За тэгээд бас энэ бусдын одоо тэр сэтгэл зүг одоо гүн гүнзгий ойлгох тийм ээ. За түүнийг бол бас эмчлэх
За тэгэхээр энэ дээр бол энэ далайн вангаар маш хүчтэй нөлөөтэй ингэ явж байна. За өөр бол хүний одоо үнэн дотор хоорнод за бас энэ материаллык за мөн сүнс тийм материаллык байдлаас сүнс ялангуяа одоо эд материал за энэний одоо цаана байгаа жинхэнэ хүний одоо сүнс энэ хооронд одоо баланс тэнцвэр тийм ээ. За тэгэхээр далайн вангарыг маань одоо 8 дугаар гэрээр орж ирснээр ямар сайн тал байна гэхээр маш их одоо зүүн совин өндөртэй. За тэгээд бас маш их сүнслэг имчилгээ одоо хийх тийм чадвартай болох тийм. За бусдын одоо сэтгэлийн шарахыг нь бол эдгэж чаддаг гүнзгий тэр гүнзгий одоо сэтгэл зүрхэнд нь тусалж чадах юм тийм. За тэр нууцлаг тэр яг үннийг одоо яг тэр үнэн даалд мэдлэгтэй холбоотой ажилд бол бас энэ амжилт гарах ч юм уу сэтгэл заслын имчилгээ тий. За урлаг за урлагийн тэр жинхэнэ одоо хүний сэтгэл зүйд нөлөөлж байгаа тэр байдлыг судлах юм. Тэгээ энэ талын энергиуд эерэг байдлаар тийм ээ маш хөгжиж энийг бол бид хүлээж авах хэрэгтэй. Одоо ер нь бол энэ материалын зүйлээс илүү тий оюун санааны за тэр гэгэрлийн за тэр яг үннийг яг жинхэнэ хэл гаргасан. Одоо газрын одоо 8 дугаар бүлтэй газрын гүндэх одоо жинхэнэ байл тий. За сул тал одоо муу тал гэвэл ер нь бол энэ сэтгэл хөдлөлийн хувьд маш эмзэг болох. За итгэхий мэдрэмтгий бусдын энергийг бол тэр амархан одоо өөртөө одоо тэр нэг юу мэт тий шингээдэг тэр одоо. За бас энэ санхүү хөрөнгийн хувьд бол тий бас яг бусдтай за тэр санхүүгийн хувьд одоо маш юм төрөлд автах юм уу тий хуурмаг байдал гарч болшгүй. Жишээлбэл одоо юу гэдэг ямар нэг юм одоо хөрөнгө алдах юм уу тий аюу итгэжсэн бол тэр итгэл алд. Тэгэхээр их боломжтой хэрэгтэй маш их энэ далайн ван ч өөрөө яг бодтой бос тийм ээ маш төрөлд хаялтай учраас санхүүгийн хувьд бол дандаа тооцоо судалгаатай ч юм уу яг бодтой тэр юм дээр одоо тэнцвэр болох хэрэгтэй. Тэгээд бас яг энэ энерги санхүүгийн хувьд одоо зөв мэдрэмжтэй харин ашиглавал одоо илүү хөрөнгөтэй болох мундаг одоо системийг хариуцах юм уу тий. Бүр сэтгэл зүгээр мэддэг. За энэ одоо санхүү сайн. Хэрвээ энийг одоо маш тооцоо судалгаа муутай шудраг яг балансгүй хандах юм бол хурам эрхлэлтэнд орох хөрөнгө мөнгөө алдах ч юм уу төөрөгдөлд орох ч юм уу тий. Иймэрхүү бас сул талууд байна. За өөр бол энэ сэтгэл зүйн хамааралд орох ямар нэг юм дээр тий сэтгэл зүгээрээ тэр тухайн амьныхаа хамааралтанд орцсон явж байгаа ч юм уу тий сэтгэлийн дарамтанд орцсон явж байгаа ч юм уу. За иймэрхүү бас асуудал байхыг үүсэхгүй тий. За өөр бол энэ далайн вангаар чинь нөгөө өөрийгөө солиослох бусдад зориулах ч юм уу тий. Бусдын өмнөөс батлан даалт хийх тий. Одоо бусдын зовлонтой хитэх зовлон. За энэ дээр бол бас баланстай байгаа. Ер нь бол далайн вангарыг бол бусдыг өөрийн адил хайрлах хэрэгтэй гэсэн ерөнхийн одоо түлхүүр ойлголт байна. За тэр бол утга нь бол бусдыг өөрийн адил хайрлаж байгаа юм чинь тийм ээ өөрийгөө ч бас хайрлна, бусдыг ч хайрлна. За аль алийг орхиж болохгүй байх хэвээр. За энэ бас маш их чухал энэ одоо далайн вангийн тэнцвэрийн. За өөр бол энэ маш их одоо гүн гүнзгий ухаарлаа тий энэ дээр бол маш гүн гүнзгий ухаарлал орж ирнэ. Энэ сэтгэлийн ухаарлал тий. За маш энэ ухаарлаасаа дамжсан маш гүн гүнзгий хувирал юу. Энэ энергийг за илүү тий зовлон за энэ туршлагаараа одоо дамжаад илүү одоо тэр сүнслэг байдлаараа гэгээлдэг гэсэн одоо бас тийм ойлголт байдаг тий. За өөр бол энэ одоо энергийн имчилгээнүүд байдаг. За уран бүтээлийн тал дээр илүү ингээд хүчээ сорих юм бол тий бас энэ дээр бас амжилт гарах магадaltaй. За өөр бол
ер нь бол энэ энергийг буруу ойлгох илүү ойлгохгүйгээр хүлээж авахаас айх ч юм уу. Ингэх юм бол бас айдас төөрөгдөл тий ерөнхий маш их хар бараа хар одоо тийм дотоод сэтгэлийн гүнд унах ч юм уу. Бас нэг иймэрхүү бас сул тал байна. Тэгэхээр альва хувирал одоо альва үхэл ч юм уу тий. Энэ одоо тэгтээ тэр үхэл гэдэг бол цүн одоо хүний физикал үхлийг үл яриаггүй. Бүхэн сэтгэл зүйн үхэл. За сэтгэл зүйн альва юмнууд одоо дуусах тий. Амьдралын том одоо цаг үеуд дуусах. За энэ үед бол бид нэр шин цаг үеийг бол одоо хүлээн зөвшөөрж хүлээж авах хэрэгтэй. За энэ бол маш их одоо энэ 800-ыг хэлэнцгийн гэртүүлэх чухал ойлголт байдаг. За ер нь бол за сэтгэл судлал, за сүнслэг одоо тэр зөвлөгөө, за урлаг, за сэтгэл зүйтэй энэ холбоотой бүтээлүүд тий анхаарлаа хандуул. За илүү тэр нарийн одоо тэр хэлэнцгийн энерги бол маш их өрдөгч нууцыг одоо илрүүлэгч нар гэдэг тий. Альва буруу муу юм байвал илрүүлдэг. За ер нь бол бусдын зовлон бас хуваалцах тий. Тэр бол бас хэмжээ хязгаартай байх тий. За өөр бол би тэр санхүүгийн хувьд бол бас энийг бас маш их анхаардаг тий. За өөрийн тэр зүн совин бол маш хүчтэй болох учраас энийг их бодиттой ашиглах тий. Ер нь бол илүү одоо тэр илэв тий одоо мэжик ч юм уу илэв шид ч юм уу илүү тэр одоо шидтэнгүүдийн тэр зүйл рүү бол төөрөөд явахгүй байх тий. За харилцаа за тэр маш их баланслаг харилцаа. За тэр санхүүгийн хувьд бол их тийм зөв баланслаг байдлыг барих тий. Тэгээд ер нь бол энэ охины ордныхны маань хувьд бол энэ одоо яг дотоод тэр сэтгэл одоо тийм ээ сэтгэл зүйн бол маш их тийм хүүхэд мэт цагаан гэхдээ ер нь бол их тийм тэмцэлтэй за ер нь бол тэр их ирч хүчтэй байдаг. Тэгэхээр бол энэ тал дээр бол илүү зөөлөн илүү одоо тэнцвэр илүү живгүй байх ч юм уу тийм ээ энэ энергиудыг бол их байх хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол 70 гаругийн энэ хүчийг бол ингэж одоо ийм маягаар тэнцвэржүүлж ирэх одоо 14 жилийн хугацааг одоо утгана. Дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордныхны маань хувьд бол 70 гаруй маань 7 дугаар гэр дээр нь орж ирэх гэж байна. За тэгэхээр 7 дугаар гэр гэдэг бол жинлүүрийн ордныхны маань хувьд гол одоо relationship тийм ээ. За тэр гэрлэл, түншлэл. За энэ яг энэ харилцаа холбоо, за яг шударга харилцаа холбоо, тэгшэр. За энэ дээр бол энэ 70 гаруйгийн одоо энерги буюу тийм ээ. Тэр уран сэтгэмж, за энэ яг сүнслэг хайр. За бас энэ одоо төөрөгдөл тийм ээ. Энэ авчирдаг энэ одоо гариг маань одоо орж ирэх гэж байна. За тэгэхээр бол энэ дэлхийн одоо 7 дугаар гэр маань ингээд сүнсний хувьд тэгээд их сэргэж байгаа. Тэгэхээр энэ том ингээд мөрөөдөгч за энэ их том сүнслэг шинийг санаачлагч бүтээл одоо маш өндөр урлагийн бүтээл гаргадаг ийм одоо гариг маань ингээд орж ирнэ гэдэг бол ямар утга санаа байна гэхээр ямар ч байсан энэ дээр бол их тийм түншийн одоо харилцаа маань тий маш тийм онцгой хүмүүстэй түншлэл хийх. За мөн бас энэ одоо гэрлэлт тийм ээ нөхөр урт хугацааны хамтрагч нар за гэрээ хэлцэл олон нийтийн өмнө одоо яг девсмат харилцаа. За энэ дээр бол одоо том энерги нэвтрэн гарыг маань надад өгч байна. За тэгэхээр ер нь жинлүүрүүд маань бол яг энэ түншлэл бусдтай бас яг энэ гол харилцаа гэдэг энэ дээр их тийм спортлог за их тийм тэрэнд их тийм тулааны спортлог тийм ээ. Жинлүүрийн ордныхны маань одоо бас нэг тийм юу гэдэг өөрсдөө бол маш их тийм тэнцвэртэй баланстай их бусдыг гэсэн одоо тийм хүмүүс байдаг. Тэр бусад болон өөрөө гэдэг би гэдэг нь бол тийм харилцсан одоо тий
бусдын тэнцвэртэй байдаг. Гэтэл энэ ингээд 7 дугаар гэр хонь байдаг учраас жинлүүрүүд маань плантай, жоохон өрсөлдөөнтэй. За тиймэрхүү спортын тамирчид бас байдаг. Ялангуяа тулааны спортын тамирчид жилүүрийн орны хүмүүс байж шанаа тий. Бас энэ урлагийн тий гооз юм бас. За энэ жилүүрийн орны энэ тэмцэлтэй. За энэ өөрийгөө бас харуулсан. Тэгээд бас нэг юм сонирхолтой ийм энерги байдаг. За цаашаа бол энэ 70 гаруй маань бол маш их уран сэтгэмж. За хайр. За маш их идеализм тэр хариг байгаа. Тэгэхээр энэ 7 дугаар гэр дээр ингээд орж ирснээр бол тэр харилцаа тэр яг бусдтай тэр яг тэр ихнэр за тэр яг гэрлэлт за тэр яг түншлэл тэр яг хамтран ажиллах урт хугацааны ажиллагч нар за энэ дээр их сүнслэг гариг орж маш их тийм нэг талдаа маш их романтик тийм сүнслэг мөрөөдлийн уур амьсгалыг бол бас бий болох энерги байна. За бас энэ бодтой байдлаас тасрах тийм бас эрсдэл. За тэгээд эерэг тийм сайн талууд нэг байвал тийм их хүн тэр түнслэл тэр гэр бүлийн ихнэр нөхөс ч юм хоорондоо хүн үнтэй сүнслэг холбоо үүсэх. Жинхэнэ хайр сэтгэл үүсэх тий. Сэтгэлийн тэр нэгдэл үүсдэг ч юм тий. Бас нэг ийм энерги татж байна. За бас энэ яг энэ өөрийн тэр хамтрагч нартай илүү зөөлөн ханд. За их юм тийм өрөвч уушлам бусдыг уучлах. Тэр энерги бас байна. За бас энэ романтик байдал бол сэргэж байгаа. За маш их сэтгэл зүрхний өвчтөй холбоо ингээд бас илэрх. За тийм бас. За ер нь бол энэ маш их тийм урлагийн за тийм уран бүтээл гаргасан. За тиймэрхүү чиглэлд бол маш үр дүнтэй ажиллагаа тийм хамтын төсөл ажиллагаанууд ч юм уу. За иймэрхүү байдлууд бол гарч ирэх баг. За ер нь бол тэр хамтран зүтгэгч нартай бол өөрөө ч тэр илүү тэр хамтран зүтгэгч нар нь тэр маш урам зориг авах ч юм уу. За ямар ч байсан юм гол энерги бол тэр түншлэл тэр байгаа. За жоохон сул муу талууд гэвэл ер нь бол бодит байдлаас илүү мөрөөдлийн дүрийг дотор төсөөлөд за тэрийг ингээд хэтэрхийх мөрөөдөл тавтаадаг. Энэ бол бас нэг юм живэх за тиймэрхүү энерги бас байна. За бас энэ төөрөгдөл за хуурмаг байдал за худлаа худал итгэл ч юм уу аливаа итгэл маань өөрөө худлаа байх ч юм. За тиймэрхүү харилцаанууд бас гарах эрсдэлтэй. За хит их итгэж тийм ээ өөрийгөө тэр итгэл өөрийнхөө буруу төсөөллөөс болоод өөрийгөө золиослцсон тэр хамтрагчийнхаа яг үнэн мөн чанарыг мэдхгүй хит тэр хүнтэй бүх юмаа зориулах ч. За иймэрхүү бас хуурм эхлэлтийн бас энерги байна. За өөр бол нууцлаг тийм ойлгомжгүй за итгэл даахгүй ч юм уу тийм бас түншийн харилцаанууд бас үүсч магадгүй. За энэ төөрөгдөл гэдэг тэр бусдтай түншлэх тал дээр маш ихнэр нөхрийн ч юм уу хүнтэй суугаагүй байгаа ч юм уу хин нэгэнд итгэх ч юм уу өөрийгөө золиослоод их цаг хугацаагаа зориулах ч юм. За иймэрхүү эрсдэлтэй сорилттой талуудыг бол их сайн санаж явах хэрэгтэй. За хайр сэтгэлийн хувьд бол за маш их юм сүнслэг ямар ч байсан холбоо үүсгэх хэрэгтэй. За хэрвээ ингэ сүнслэг холбоогүй бол тэр хүнд бол бас итгэл тавих нь зөвөө буруу энэ дээр их тэнцвэр баланс хэрэгтэй байгаа. За өөр бол хайр сэтгэлийн холбоо дээр бол
ямар нэг байдлаар урам хугарах тийм маш их итгэжсэн бол энэ урам бол итгэл алдах. За иймэрхүү бас сорилт байна. Ер нь бол хайранд бол хайр сэтгэлийн харилцаанд бол ямар нэг байдлаар хил хязгаар за тэр өөрийгөө бас их чухал одоо тийм өөрийгөө хайрлах бас. Бусдыг өөрөө амжилт. Тэр энэ одоо гол бас энэ 70 ангийн гол одоо тэнцвэржүүлж байгаа одоо түлхүүр ойлголт байна. За энэ бол утга нь бол бусдыг өөрөө хайрлах гэдэг бол өөрийгөө ч хайрлна. За бас бусдыг хайрлна. Тэгээс бусдыг зөвхөн хайрлаад өөрийгөө хайрлна. Тэгэхээр энэ хоёрыг одоо хамтдаа бүгд байх ёстой. Тэгэхээр өөрийгөө бас маш анхааралтай бусдад бүх золиослохоос илүүтэй сэтгэл зүрхний холбоосоо өмнө одоо үүсгэсэн цаг бүх одоо хайраа өгч. За тиймэрхүү бас энерги байгаа тийм. За түншлэл дээр бол маш их бусдын зовлон бол ил тод одоо өөртөө мэдрэгдэх учраас тийм ямар нэг байдлаар их аврыг гэсэн одоо тэр зүрх сэтгэл их сэрцэн байгаа. Тэгэхээр бол бас энэ дээр бас их анхаарах хэрэгтэй. Өөрийгөө бодох, бусдыг бодох гэдэг. За өөр бол энэ түншлэл одоо энэ хамтын ажиллагаагаа бол кино урлаг тийм ээ өгжмийн салбар за уран зохиол сүнслэг байдал за иймэрхүү одоо хамтын ажиллагаанууд байвал амжилт одоо тохиромжтой тийм энэ дээр илүү бүтээл гаргасан илүү их одоо ажиллагаанууд маань их амжилт гаргасан за ийм одоо өсөн дэвж дэлгэрсэн ч юм уу иймэрхүү байна. За ер нь бол санхүүгийн одоо гэрээ хэлцэлтээр бол маш их анхааралтай байх хэрэгтэй. Ямар ч хамгийн гол нь тэр бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Тийм ээ бичгээр тодорхой ч юм уу. За тэр яг тодорхой бичүүгээр амттай. За тэр одоо юмыг бол одоо хэрэгжүүлснээр бол энэ гол одоо тэнцвэр бол байгаа. За ер нь бол бас нэг анхаарах хэрэгтэй юм бол тийм ээ энэ нефтэн гагч нь ямар нэг байдлаар хуурм эхлэлт байдаг тийм ээ сайн санааны одоо ямар нэг сайн санааны юм ярьсан за тиймэрхүү одоо нэрийн доор тийм ээ хуурдах одоо эрсдэл бас гарах хэрэгтэй нэг бас за тэгэхээр гол одоо зөвлөмжтэй энэ дээр бол хамтрагч гэдэг дээр бол маш их тийм бодтой одоо бодтой хүн гэдэг утгаар бол хамтрагтай. Ер нь бол төгсөн гэж байхгүй тий. За маш их харилцаа бол маш ил тод. За маш юм ямар нэг харилцаанд бол хэл хязгаар байх ёстой. Энэ бол аюул чухал. За харилцааны одоо тэр хуурмаг байдлууд тий байдлуудыг хэрвээ зүн совин дотроо ингээ мэдэрсэн болвол тийм ээ. За тэр зүн совингаа даах тий. Одоо илүү өндөр одоо зүн совин сэргсэн байгаа учраас за өөр бол энэ за хамтран одоо тэр хамтрагч харилцаанууд дээр бол их тийм за арх тамхи тийм ээ энэ одоо хорт буруу зуршилтай хүмүүсээс бол хол хэрэгтэй. Энэ бол маш их тийм гүн одоо энэ 70 гаруй маань бол олон жил одоо 14 жил аялах учраас тийм ээ. Энэ одоо өөрийн тэр сөрөг талуудыг бол маш анхаарах нь бол зөв. За өөр бол өөрт бол тийм ээ урлаг, эмчилгээ, сэтгэл зүй тийм ээ. За энэ гол одоо бүтээлүүдээр бол нефтэн гарыг бүтээлч хэрэгжил. За өөрийгөө болон бусдыг ингээд тэнцвэржүүл бусдыг одоо өөрөө хайрлана гэж энэ одоо төгсгөр ойлголтыг нефтэн дээр хэрэгжүүлснээр эх удаа 14 жилийг зөв баланстай гэнэ. За дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд бол 70 гаруй маань бол 6 дугаар гэр дээр нь орж ирэх гэж байна. Тэгэхээр энэ цаг үед одоо ямар энерги одоо татж байна гэсэн асуулт. За тэгэхээр хилэнцүүдийн маань 6 дугаар гэр гэдэг бол тийм ээ ажил. За тэр өдөр тутмынхын тэр ажил амьдрал. За эрүүл мэнд. За энэ одоо маш их юм
маш их өндөр практик за бодтой маш их ажиллагаа хийсэн. За энэ гэр дээр нь маш их уран сэтгэмжтэй тий сүнслэг. За энэ одоо гариг орж ирж байна. За энэ байрлал бол ер нь бол одоо тийм таатай бас байрлал байгаа тийм ээ. За эхлэнцэд маань ер нь бол энэ өдөр тутмынхан ажлууд нь бол маш тийм иш хүчтэй. Маш их юм актив. За ийм бас нэг тийм өдөр тутмынхан ажил дээр бол энерги өндөртэй ажиллаж идэх хүмүүс байдаг. За тэгэхээр энэ дээр нь бол одоо яг тэр өөрсдийнх нь тэр одоо эго тийм ээ. Яг бусдын өмнө одоо тайзан дээр гардаг. За гол энийг хариуцдаг одоо гариг маань одоо бас орж ирж байна гэж нэг юм утга санаа. За тэгээд Нептун маань бол энэ дээр одоо ерөнхий одоо ямар утга санааг илэрхийлж ийм гэхээр за бусдад одоо туслах тийм ээ. За эмчлэх энэ одоо 70,000 гаруй маань энд ирснээр за уран бүтээл хийх. За эсвэл одоо зүн совинтой ажиллах гэж. Иймэрхүү одоо маш ийм маш одоо сонирхолтой юм энергиуд бас ингэ давхцаж байна. Тэгэхээр ер нь бол бодтой хязгаар, дэг журам тай одоо яг ажиллахад бол шилтэй одоо бас энерги байгаа. За өдөр тутмын ажил амьдралын үүрэг хариуцлага тийм ээ. Өдөр тутмын бидний энэ ажил амьдрал гэдэг бол за үүрэг хариуцлагатай бол цуг явж идэг тийм ээ. За бас энэ эрүүл мэнд. За зуршил. За энэ бидний энэ одоо бие махбодон дээр байдаг нэг бие дэглэмүүд байна тий. За бас энэ хүмүүст үйлчлэх. За бусдад одоо туслах сэтгэл ч юм уу. За иймэрхүү бас энерги бол ингээд татчихэв. За 70,000 гаруй бол өөрөө бол маш их тийм өндөр бүтээл гаргадаг, шинийг санаачилдаг, зүн совинд сэтгэл зүрхний энерги маш өндөртэй. За урлагийн одоо тий уран сайхны одоо ийм одоо гариг маань тэр 6 гэдгээр ингээд орж ирж байгаа. Эрүүл мэндийн салбарт маш сүнслэг, уран сэтгэмжтэй, маш бусдыг одоо инэрсэн. Гэхдээ бол маш одоо эмх журам ер нь бол маш юм цэгцтэй одоо гэр байдаг тийм маш өндөр практик тийм цэвэрхэн маш өндөр одоо детейлний одоо цэгцтэй юм гэдэг. Эмх журам одоо муутай болгож юм. За иймэрхүү бас одоо сонирхолтой тий. За эерэг буюу одоо сайн талууд нэг бол бусдад бол туслах, тийм эмчлэх. За одоо тэр бусдын төлөө гэхдээ сэтгэл бол өндөр сэргэн. За одоо эмч. За эмч хүн байдаг бол совилогч тийм ээ. За ийм сэтгэл судлаач, уран бүтээлч тий. Иймэрхүү хүмүүс байхад бол тохиромжтой. Тийм одоо энерги одоо гарч ирж байна. За бас энэ өөрийнхөө одоо өдөр тутмынхаа ажил дээр бол маш их зүн совинтай хандаа. За маш уран сэтгэмжтэй. За маш мэдрэмжтэй. Энэ мэдрэмжээ ашиглаж одоо их ажиллах. Одоо тийм одоо энерги байгаа. За бусдын сэтгэл санааг ингээд ойлгох тий. Ажлын байран дээр бусдын сэтгэл санааг нь ойлгох. Яг энэ ажилтаа амжилт гаргахын тулд өөрийнхөө одоо зүн совингоо сонсох. За бас ийм энерги. За илүү энэ жижиг амтангууд байдаг тийм жижиг амтангуудад бас хийлтэй. За урлаг, за сүнслэг одоо байдал маань практиктэй холбоотой болж одоо эндээс бол таны сэтгэл сан ийм ханамжийг одоо бас өгөх тийм ээ. Ийм эерэг талууд бас байгаа. За муу тал гэвэл сул тал бол энэ бол энэ ажлын тэг журам зохион байгуулалтад маш их юм нуудах тий тутмаг байж мөнгө болох юм иймэрхүү бас байдаг. За бас энэ өдөр тутмын ажлууд маань хийх зүйл маань тодорхойгүй болох тий. За бас ийм одоо бас энерги бол хэлэн байна. За анхаарал сарнах юм итгэхийг мөрөөдөлд автах байдал. За ажлын хамт олон тэр ямар нэг тэр орчин тодорхойгүй бол төөрөгдөлт орох юм уу тий. Иймэрхүү бас одоо ойлголтууд иймэрхүү энергиуд бас байна.
За эрүүл мэндийн хувьд бол хилэнцүүд маань бол маш их энэ одоо ядаргаанд орох те одоо эмийн нөлөөнүүд маань өөрөө одоо асуудал үүсгэх. Ямар нэг одоо эмийг их боломжтой хэрэглэх хэрэгтэй. Энэ маань одоо маш их тийм хордлого ямар нэг байдлаар одоо муу нөлөө үзүүлэх юм те. За бас энэ сэтгэл санааны даамт стресс. За энээс үүдэлтэй өвчнөд одоо өвчнөнгүүдийг өртөмтгий болгож. Иймэрхүү бас сул талууд бас байна. За энийг бол одоо анхаарах хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол энэ за гол 6 дугаар гэр маань астрологтор бол ажил мэргэжил байдаг учраас за эмнэлэг сувилахгүй те эмчилгээ сэтгэл засал за тэр урлаг хөгжим одоо кино те за буйны ажил ч юм уу за сүнслэг одоо йог бясалгал те за иймэрхүү одоо ажлууд бол их хүчтэй одоо сэргэлт те гол ажиллагаанууд хилэнцүүд маань одоо ийм ажлууд амжилт одоо гарах те энэ рүү илүү одоо ийм энерги рүү илүү орж байна. За ер нь бол одоо өдөр тутмынхаа энэ дэг журам цагийн хувиа цаг төлөвлөлт те энэ одоо маш чухал байдаг. Яагаад гэвэл далаван гариг маань бол юмыг одоо хэл хязгааргүй болгоод те илүү хичээвсэн мантуулсан энэ энергийг авах одоо энэ эсрэг талд ийм одоо дэг журам за энэ бүхэн бол тэнцвэржүүлнэ. За эрүүл мэндийн хувьд бол ер нь бол энэ арх тамхи те за ер нь энэ эмийн одоо бодисын одоо энэ хэрэглээнүүд маш их хэтрүүлэхгүй байх. Энэ дээр боломж надад тэгэх бол эрүүл мэндэд хэтгий энд одоо бантах те тутам миний хэрэглэх аюултай. За ер нь бол ажил дээрээ бол тодорхой одоо маш их зорилготой хэл хязгаар тавих хэрэгтэй. За итгэх одоо өөрийгөө золиослох бол хэрэггүй. Тэгэхээр энэ бас энергийг бас ингэж тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэгэхээр 6 дугаар гэр за тэр илүү одоо хилэнцүүд маань бол тэр тэр илүү сүм хэд ч юм уу. За иймэрхүү бясалгал ч юм иймэрхүү байдлыг зөв одоо төвлөрснөөр за энэ одоо Нептун гаригийн одоо энергийг зөв одоо баланстай тэнцвэртэй одоо байдлыг хангах. За ер нь бол их амрах цаг бол их чухал байдаг. За тэгээд энэ сүнслэг одоо бүтээлч байдал тийм ээ. Энийг одоо ажил амьдрал дээр хэрэгжүүлвэл маш их амжилт гаргах. Энэ одоо цаг үед ирж байна. Дараагийн орд бол Нумын орд байна. За Нумын ордныхны маань хувьд бол далаван гариг маань бол 5 дугаар гэр дээр нь орж ирэх гэж байна. Тэгэхээр 5 дугаар гэр дээр бол за уран бүтээл тийм ээ. Гол одоо тэр өөрийнхөө одоо бие гэдэг гол энерги тэр өөрийн одоо тайзан дээр гарч байгаа эго хариуцдаг юм гэр байдаг. За мөн бас романтик харилцаа за хүүхдийг бол бас хариуцдаг гэр байдаг. За бас сэтгэл хөдлөл тийм ээ. Юмыг одоо бүтээл гаргах өөрийн одоо жүжигийн одоо жүжиглэх ур чадвар ч юм уу. За энэ дээр бол бас энэ одоо жинхэнэ уран сэтгэмжийн жинхэнэ сэтгэл зүрхний яг сүнслэг энэ одоо мөрөөдлийг хариуцдаг энэ гариг маань одоо орж ирэх гэж байна. За тэгэхээр энэ дээр одоо Нептун гариг одоо далаван гариг маань тийм ээ бидний одоо энэ бүтээлч байдал тийм ээ урлаг хөгжим за жүжиг зохиол за хайр дурлал романтик харилцаа хүүхэд энэ дээр бол бүтээч сэтгэлгээг нь одоо энэ талын бүтээч сэтгэлгээнүүдийг бол маш уран сэтгэмжтэй за сүнслэг одоо байдлаар харуулж тийм ээ тэгээд бол бүр заримдаа бол одоо бод байдлаас бүр ингээд тасрах тий тэр их одоо хүчтэй энергиуд бас байгаа. За далаван гариг маань одоо энэ 5 дугаар гэр дээр одоо номуудын маань хавьд тийм ээ 5 дугаар гэр дээр ингээд орж ирснээр бол за эрэг сайн талууд нь бол уран бүтээл тийм ээ
за урлаг хөгжим, за энэ одоо жүжиг энэний одоо гол дүрийн одоо бүтээлүүд маш их аяасыг бол өндөрт одоо гаргаж ирж байна. За мөн бас энэ хайр дурлал романтик харилцаа ер нь бол энэ хайр дурлалын харилцаан дээр бас их сайхан одоо тийм тэр их мөрөөдлийн одоо тиймэрхүү хүмүүсүүдийг хайх одоо магадaltaй. За ер нь бол энэ хүүхдүүдтэй бол их маш ийм уян зөөлөн маш их одоо зөв сэтгэл зүрхний одоо холбоос үүсгэсэн ийм харилцаанууд бас ингээд харилцах тийм одоо эерэг сайн тал байна. За өөр бол бас энэ ямар нэг хэлээр Аз тийм ээ очих боломж бас ийм бас гарч иж магадгүй Азтай байх юм. За бас энэ сэтгэл хөдлөл тийм ээ сэтгэл хөдлөлийн уран сэтгэмж. За энэтэй бол мөрөөдөл ингээд амьдралын одоо энэ мөрөөдөлтэй илүү ингээд холбогдсон шүү дээ. Илүү одоо амьдралын одоо баяр баясгалан илүү. За бас ийм том энерги байгаа. За тэгэхээр номын ордны хэмнээ маань хувьд бол ер нь бол энэ яг энэ гэр бүл тийм ээ яг энэ одоо өөрийн гэр за энэ гэр орон гэр бүл гэдэг энэ үндсэн одоо энийг хариуцдаг гариг маань одоо 5 дахь гэр дээр бас орж ирж байгаа. За бас нэг юм бол тэгэхээр энэ бол бас илүү гэр бүлтэй тийм ээ гэр бүлийнхээ төлөө одоо өөрийн тэр эго тэр одоо маш тийм ирч хүчтэй шинийг санаачилсан за гол дүрийн их болсон за энэ дээр ингээд далааван ингээд орж ирсэн их зөөлөж илүү сүнслэг болгож илүү одоо бүтээлч болгож тийм ээ за ганцхан одоо гал энергийг дэмжих тийм ээ маш энэ дээр бол их сүнслэг одоо тийм сэтгэл зүрхтэй тийм одоо дөрүүдийг одоо олон нийтийн донд өөрийгөө харуулах бас ийм одоо энергиуд байгаа. За сул тал жоохон муу тал гэвэл ер нь бол энэ за жишээлбэл романтик харилцаан дээр тийм ээ итгэхийн төгсөнийг хайх тийм ээ тэгэхээр бол энэ бодит байдлыг бол үл тоомсорлох тийм асуудал бас гарч байна. Хайр дурлал за эндээс ч гэсэн энэ төөрөгдөл тийм ээ төсөөллийн байдалд итгэхийг хавтах. За иймэрхүү бас за бас энэ хүүхдтэй холбоотой асуудал дээр бол амьдралын одоо энэ одоо тодорхой бос тийм ээ үр хүүхдүүдийн асуудлыг хэтрэх одоо төсөөл мөрөөдлөөр хандж тийм төөрөгдөлтэй. За бас нэг юм энерги бас байж магадгүй. За ер нь бол энэ аз туршилт тийм ээ азаа үзэх за сэтгэл хөдлөл тийм ээ тэр ер нь бол иймэрхүү тал дээр илүү гэдэг хариуцлага ямар нэг байдлаар энэ дээр яг тийм бодиттой ажил болоогүй бол тийм гэхдээ энэ дээр бол энэ боломжуудыг алдах юм иймэрхүү бас сул тал бас ийм сорилттой тал байж магадгүй. За өөр бол энэ за номууд маань бол илүү урлаг хөгжим жүжиг те уран зохиол энэ тал руугаа маш энерги одоо орж ирж байгаа. За бас сүнслэг бясалгал ч юм уу те. За өөрийн энэ бүхэн бол өөрийнх нь тэр одоо гол эго те өөрийн тэр эгонд нэг зөв илүү энийг бол их төгс төгөлдөр болгосон ирч хүчтэй за хатагч байсан. За бас ийм одоо энэ. За гол одоо бас энэ дээр баланслах тэнцвэржүүлэх гол зөвлөгөөнүүд бол харилцаа болон тэр бүтээш одоо бусдын өмнө гардаг тий гол олон хүний өмнө гардаг. За энэ бүхэн дээр зорилго за тэр хил хязгаар бол одоо байх ёстой. Тэгэхгүй хит одоо тийм ээ хил хязгааргүй маш их одоо зорилго тавих ч юм уу. За хит өөрийгөө үнэлэх ч юм уу тийм ээ. Бас ийм эрсдэл байгаа. За ер нь бол ямар нэг аз туршсан тоглоомууд дээр бол тэнцвэртэй ханддаг тийм. Тэгвэл энэ тэгэхээр төсөөллийн байдлаас бол ботой байдлыг бол бас алдах бас тийм одоо бас энерги байна.
За өөр бол энэ 70 гаруй бүтээлч энергийг дэмжиж байгаа учраас ер нь бол тэр зүн совин за тэр сэтгэгдэл тийм ээ. За энэ дээр бол амжилт одоо гаргана. За харилцаа болон одоо ер нь бол энэ төсөөлөл тийм ээ. Энэ дээр одоо хэтэрхийх авахгүй байх хэрэгтэй. За тэгэхээр энэ номуудын маань хувьд бол үндсэн тэр том одоо нар мэт те тэр том одоо бусны өмнө гадаг тэр юм дээр 70 гаруй маань одоо эх 14 жилийн турш аялах нэ. Дараагийн орд бол материйн орд байна. За материйн ордныхны маань хувьд бол 70 гаруй маань 4-р гэр дээр нь орж ирэх гэж байна. Тэгэхээр бол гол одоо энэ байрлал гэдэг бол гэр бүл за гэр орон те дотоод зүрх одоо сэтгэлийн хөдөлгөөн за ер нь бол одоо эх орон за энэ өөрийн цусан төрлийн холбоос гэдэг юм те энэ дээр бол амьдралын одоо тэр дотоод одоо ертөнцтэй уран сэтгэмж сүнслэг одоо энэ гариг ингээд орж ирж байна. За тэгэхээр материуд маань бол ер нь бол энэ яг гэр бүл гэр орны одоо энэ гэр нь бол хоньны орд гэдэг. Тэгэхээр илүү гэр орн бол илүү актив одоо маш их тийм өндөр эго өндөртэй за их цагаан цайлган тэр одоо хоньны орд байна. Бас их өрсөлдөөн тэмцэлтэй энэ бол маш ил тодорхой байдаг тийм. Тэгэхээр материуд маань бол 4-р гэр дээр нэг 70 гаруй одоо ингэ орж ирсэн. Энийг илүү одоо гэр бүлийн байдал за гэрийн орчин за дотоод сэтгэл зүй тийм тэр дотоод сэтгэлийн хөдөлгөөн за энэ зэрэг дээр бол одоо нөлөөлөл үзүүлж байна. За тэгэхээр бол Нептун гараг маань бол энэ гэр бүлийн харилцаан дээр за гол нь за энэ сүнслэг за маш их эмзэг за энэ уран одоо энэ баялаг тийм энэ шинийг санаачилдаг энэ сүнслэг болохыг энэ харуулж байна. За тэгэхээр бол материудын маань хувьд бол энэ 70 гаруй маань тонны орд буюу тонны ордонд орж 4-р гэр дээр орж ирнэ гэдэг бол эерэг одоо эерэг тал нь бол гэр бүл тийм ээ ялангуяа одоо маш их юм энэрмгүй болох тийм гэр бүлдээ маш их одоо сэтгэл зүрэхтэй ханддаг болдог ч юм уу. За нэг иймэрхүү одоо энерги бас байна. Тэгээд дотоод сэтгэл одоо тэр сүнслэг тэр мөрөөдөл за энэ маань одоо гэр орондоо маш их тийм гэгэрл авчирсан. За гэр бүл яг тэр уламжилсан одоо тэр цусан төрлийн үг дээдс за энэ энергийг бол одоо татчихэв. За тэгээд одоо сэтгэлийн хөдөлгөөний хувьд тийм ээ илүү одоо илүү одоо тэр эмзэг бас илүү эмзэг болох тийм. За ийм бас одоо бас энерги байна. За материуд маань бол өөр бол сул одоо жоохон сорилттой тал гэвэл гэр бүлийн харилцаан дээр бол тийм ээ ямар нэг байдлаар илүү энэ гэр бүлээ илүү төгс төгөлдөр болох гэж одоо оролдох. За бод байдлыг үл ойшоох ч юм уу бас энэ гэр бүлийн харилцааны одоо төвөгтэй байдлаас үүсч магадгүй. Тэгээ гэр бүл эцэг их тийм ээ энэ тал дээр одоо төөрөгдөл үүсэх, буруу ойлголт үүсч магадгүй. За гэр орны орчин за сэтгэл санааны одоо байдал итгэх мэдрэмтгий болох тийм. За тэгэхээр бол энэ 4-р гэр дээр 70 гаруй маань ингээд орж ирээд гол одоо бас баланслж тэнцвэржүүлэх зүйл бол нийгмийн тэр одоо ажил амьдралын одоо тэр амжилтууд байгаа. За тэгэхээр энэ дээрээ илүү одоо матууд маань анхаарч тийм ээ энэ дээрээ илүү өөрийн одоо тэр эго тэ илүү тэр дипломат харилцаатай за олон нийтийн дундах энэ үйл ажиллагаа за гэр бүлийн дотор үйл ажиллагаа энэ хоёр руугаа тэгш одоо баланстай ингээд хандуулах хэрэгтэй. За тэгэх юм бол энэ 70 гаруйгийн маань хит нэг төвлөлийг одоо тэнцвэржүүлэх бас юм нэрг байгаа. За гэр бүл одоо гол гэр бүл гэдэг дээр 70 гаруй маань ингээд 14 жил ингээд зориулах гэж байна. За тэгэхээр энэ тал дээр хүмүүсийн одоо тэр эмзлэг, нууцлаг маш сэтгэлийн хөдөлгөөнтэй за
энэ байдал бас хийлгэх тийм ээ. Гэр бүлээ одоо маш их тийм дотоод одоо тийм ээ сэтгэл зүрхээрээ хүчээрээ одоо нэгдэж нэгтрах. За бас энэ хүүхэд нас тийм ээ эцэг их аав ээж за тэднэртэйгээ илүү дотоод сэтгэлийн гүн гүндэг одоо холбоосууд бас үүсэх. За гэр бүлийн харилцаа маань ойлгомжгүй байвал далайн гайг маань илүү энэ дээр бол сэтгэл одоо зовних тийм ээ бас ийм нэрг байгаа. Тэгэхээр бол энэ хугацаанд бол дотоод сэтгэл за гэр бүл за тэр одоо энэ одоо асуудлуудыг их бодтой байдлыг бол эрхэмлэх хэрэгтэй. Одоо бодит байдлаар ойлгох. За хэтэрхий одоо сүнслэг байдлаас илүүтэй бодтой байдлаар хаддаг байх те гэр бүлийн асуудалтай. За гэрийн орчин бол их тийм энерги тийм ээ сүнслэг за тийм амар амгалан байдал бол одоо нэгдэх баг. За дотоод сэтгэлийн хөдөлгөөнөө маш их юм тэнцвэртэй байх хэрэгтэй тийм ээ. Маш ширүүн биш юмд бол их бясалгал хийсэн урлаг хөгжим одоо энэ бүхнээр одоо гэр орондоо бясалгал хийсэн. За гол амжилт гаргаж байгаа яг карьер дээрээ одоо нийгмийн том карьер дээрээ бас энэ дээр илүү анхаарч одоо тийм ээ бас энэ тэнцвэрж үүссэн. За бас энэ бүтээлч одоо хүчийг ашигласан ийм одоо байна. За ер нь бол юмд бол уян зөөлөн уян хатан хандах хэрэгтэй гэр бүлийн харилцаан дээр. За тэгэхээр Батруудын маань хувьд бол ирэх одоо 70 ангийн одоо 90 үед бол тийм ээ. Тэгээд эдгээр энэ гэр бүл гэсэн энэ том одоо энергийг татгана. За дараагийн орд бол хумхын орд. За хумхын ордны маань хувьд бол 70 гаруй манд 3 дугаар гэр дээр нарах гэж байна. За тэгэхээр 3 дугаар гэр гэдэг бол хумхын ордны одоо бол communication харилцаа, өдөр тутмын харилцаа мэдээлэл, за ойлголт. За ер нь бол суралцах, ямар нэгэн суралцах. За орон сэтгэмжтэй. За энэ зүн совин нэг одоо харилцдаг тийм ээ сүнслэг ань маань орж ирсэн. Гол энэ хэл яриа харилцаа, за бичгийн одоо харилцаа, бичгийн чадвар, мэдлэг олж авах чадвар ч юм тий өдөр тутмын communication харилцаа нөлөөлөл одоо үзүүлж байна. За тэгэхээр бол 70 гаруй маань бол бидэнд энэ ордны хүмүүсийн за эерэг одоо сайн тал нь харилцаан дээр бол илүү сэтгэл зүрэхтэй, за эв зүйтэй, маш тийм зөөлөн, за мэдрэмжтэй, сэтгэл зүйн одоо сэтгэлийн харилцаа үүсгэж байна. За өөр бол энэ одоо бичих чадвар, ярих чадвар тий. За суралцах ямар нэг юм логик ойлголт. Энэ тал дээр бол сэтгэлийн хөдөлгөөн, тэлж байдлаар. За ийм юм байна. За өөр бол одоо энэ за альва ойлголтыг за илүү сүнслэг төвшөнд өөрийн одоо сүнсний мэдрэмжтэй зүн сонголоор мэдэрх. За харилцаанууд дээр ч гэсэн бусдыг бас тэр харилцааг илүү ойлгох юм. За ийм бас энерги бол татж байна. За өөр бол энэ бас энэ эерэг сайн талууд бясалгал. За уран бүтээл хийх. За ямар нэг одоо бичгийн одоо чадваруудыг сайжруулах. Иймэрхүү тэлж байдал. Илүү эерэг сайн тал нь одоо гарах бах. За өөр бол энэ бас энэ төсөөлийн чадвар их өндөр болох тийм ээ. Бүтээлч санааш, шинийг санаачлах байдал. За энэ дээр бол үр дүн амжилт. За тэгэхээр хумхуудын маань хувьд бол ер нь бол энэ communication харилцаа нь бол их хурц тийм ээ. Дайчин за юм хоньны ордон дээр байдаг. Тэгэхээр бол энэ тал дээр илүү зөөлөн одоо тэр илүү сэтгэл зүрхний энэрэнгүй одоо тийм хайрыг хариуцж байгаа юм том гай маань орж ирсэн. Таатай байдал, таатай харилцаанууд үүсэх.
За ийм одоо том энерги одоо татж байна. За ер нь за нөгөө талдаа бол энэ сул тийм ээ жоохон солилцтой талууд бол за энэ харилцаан дээр тийм ээ мэдлэгийн талтай за ер нь жоохон тодорхой босвол за төвөрлөө үсэг за нэг иймэрхүү байдал байж магадгүй. За ярих бичих мэдээлэлтэй солилцох юм мэдээлэл дамжуулах тал иймэрхүү иймэрхүү сэдвүүдтэй ямар нэгэн одоо буруу ойлголт гарах буруу ташаа мэдээлэл одоо авах ч юм уу иймэрхүү бас эрсдэлтэй тал байгаа. За өөр л одоо нойр дотны хүмүүсийн одоо талаарх тийм бодол төсөөлөл одоо бас ихтгэх хатах. За ойр осмын хүмүүсүүд тийм. За бас нэг юм өөр бол одоо заримдаа энэ сэтгэл санаа сэтгэл хөдлөлийн хувьд тийм ээ бодит мэдээллээс одоо тасраад тийм анхаар сайнах ч юм уу бас нэг иймэрхүү сорилттой тал үүсч магадгүй. Тэгэхээр энэ 70 гаруй маань бол ямар нэгэн хэл хязгаарыг одоо арилгадаг учраас тийм ээ харилцаа мэдээлэл маань одоо их зах хязгааргүй тийм их одоо олон мэдээлэл ярих за ийм мэдээллүүдийг их цаг хугацаагаа одоо зориулж цагийг одоо тиймэрхүү мэдээлэл донд живсэн байх ч юм уу. За иймэрхүү одоо бас за өөр хумхууд маань бол гол нь энэ энергийг одоо бас нэг талдаа тийм ээ зөв тэнцвэржүүлэхийн тулд үндсэндээ бол илүү гүн үнцгий одоо философи шашин за мэрэгэн ухаан за энэ илүү том мэдлэг одоо дээд боловсролын мэдлэг энэ рүү одоо гүнзгий ингээд бас анхаарал хандуулж тийм ээ ингэснээр бол бас энэ тэнцвэрийг одоо бас зөв барих гол чиглэл байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За илүү одоо харилцаан дээр лог сэтгэлгээн дээр тийм ээ шинийг санаачилдаг голцоо бол би өөрийгөө гэсэн өөрийнхөө одоо бусад гэдгийг одоо мартах ч юм уу тэгээ иймэрхүү харилцаануудыг бол бас илүү анхаарах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол бусад болон би гэдгийн тэнцвэрийг зөв барих хэрэгтэй. За ер нь бол энэ харилцаа гэдэг энэ үндсэн одоо энэ гэрийг төвчүүлж байгаа болтой. За энэ харилцаа энэ чиглэлээр одоо юу нэндээ суралцах шаардлагатай. Энэ одоо энэ харилцааны уран сэтгэмжтэй. За харилцааны сэтгэлийн харилцаа. За энэ бол маш их. За бичиг болон ярианы бүтээлч одоо ажлууд маань ер нь бол энэ 70 ирсэн бол маш их амжилт гарах өндөр магадлалтай. За тэгтээ бол энэ альва энэ бичгийн одоо юмнууд маань маш их тодорхой тийм одоо тийм тодорхой зорилготой. За тэгээ ийм одоо бичгийн чадвар бас байснаар бол энэ бас энэ 70 хит одоо тийм ээ хит одоо тэр төсөөллийн байдлыг бол тэнцвэрлэнэ. За хамгийн гол нь ах トゥ энэ хөрш за энэ хүмүүстэйгээ бол харилцан ойлголцол за эвзүү бол чухал тавих хэрэгтэй. За өөр бол сэтгэлийн хөдөлгөөн тэ төсөөлөл уран сэтгэмжтэй бод байдлын энэ маань өөрөө бодит байдлынхаа одоо яг мූл ажиллагаатай тийм үр дүнтэй хамааралтай байвал бас баланс болно. За өөр бол бас энэ одоо бодтой мэдээлэл за тодорхой тийм үг тий бичиг баримтаар одоо төвлөрөх хэрэгтэй. За тэгэхгүй бол одоо маш их төсөөллийн за зүүдний ч юм уу тий. За иймэрхүү энэ хоёрыг одоо ялгасал. За ийм бас нэр байгаа. За бас энэ харилцаан дээр бол төрөлд автаж бас болохгүй. За тэгэхээр бол маш их ил тоодтэй үнэж байдлыг чухал. За сэтгэлийн хөдөлгөөн энэ одоо төсөөлөл маань тий тэр одоо бүтээлч энерги бичиг за энэ одоо сүнслэг одоо фракт тийм ээ зориулаад ашиглах. Зөв одоо энерги одоо зөв ашиглана гэсэн.
За энэ ах дүүс хоорондын харилцааг хариуцдаг учраас ах дүү хооронд болон хөршүүдийн тий ив зүйтэй бие биенээ уучлсан за зөв ойлголцсон за ийм одоо энергийг одоо эх 14 жилийн хугацаанд болоод хамгийн одны манад татж байна. За дараагийн загсны орд байна. За загснуудын маань хувьд бол 70,000 гаруй маань 2-р хэр дээр нь орж ирснээр за гол одоо тэр хувийн одоо тэр эд хөрөнгө за өдөртний орлого за үнэт зүйл үйл хөдлөх хөрөнгө тий. За бас энэ бас аюулгүй байдал за тэр сүнслэг одоо энерги ингээд орж ирж энэ байдал 14 жил хугацаанд одоо хийх гэж байна. За тэгэхээр гол нь бол загснуудын маань 2-р гэн за хоньны орд гэдэг. Тэгэхээр хоньны орд бол тийм ирч хүчтэй тийм ээ. Их тийм мөнгө санхүүгийн хувьд бол их ирч хүчтэй одоо шаргуу ажилласан. За шинийг санаачилсан. За их богино хугацаанд тийм ээ шууд одоо мөнгөтэй болох шиг юм. Иймэрхүү одоо энергитэй одоо гэртээ орд байдаг. Тэгэхээр 2-р гэр гэдэг бол гол одоо тэр орлого, материалын амжилттай, хувийн эд зүйлс, аюулгүй байдал, за тэр өөртөө итгэл зэрэг нөлөөлдөг. Тэгэхээр энэ дээр 70,000 гаруй маань ингээд орж ирнэ гэдэг бол энэ өөрийн одоо 70,000 гэдэг нь өөрийн тэр сүнслэг, за тэр одоо орлогын, за сэтгэлийн тэ энэ энерги одоо ингээд орж ирж байна. За тэгэхээр бол мөнгөний байдал тийм ээ үнэт зүйлийн байдал. За энэ тал дээр бол төсөөлөл, итгэл за энэ одоо ийм энергиээр хандах тийм ээ. За сүнслэг, за бүтээлч орлогыг одоо бий болгох тийм иймэрхүү одоо бас энерги татж байгаа. За ер нь бол эерэг одоо тийм сайн талууд гэвэл за мөнгө эд хөрөнгө ашиглахтаа бол тийм ээ энэ зөөлөн тийм тэр ер нь бол бусдын сайн сайхан сэтгэлийн төлөө тийм одоо сэтгэл зүй бүтээг. За бүтээлч тэр сүнслэг орлого. За тийм одоо үйлчлэгээ хүмүүнлэгийн ажилд одоо амжилттай явж. За иймэрхүү бас энерги байгаа. За тэгэхээр бол хувийн одоо тэр үнэт зүйлсээ бол тийм ээ тэр дотоод сэтгэл за тэр одоо сүнслэг ойлголттойгоо нийцүүлээд тэр бүхэнд хандах юм бол тийм амжилт гаргаж тэ өргөн дэлгэхэд одоо амжилт гаргах тийм бас нэр байна. За бусдад бол туслах тийм ээ 70,000 гаруй бол бусдад туслах ямар нэг буян үйлдэл хийх тий. За тэрэндээ мөнгө ашиглахад одоо сэтгэл ханамжийг загсны ордынханд авчирна. Тэгэхээр энэ бас юм сайн тал байгаа. За ер нь бол ийм сүнслэг байдал сайн үйл хий. За илүү сэтгэл зүрэхтэй босдог. За энэ дээр бол маш их сэтгэл ханамж авчирна. За сул буюу сорилттой талууд бол тийм ээ мөнгөнд одоо мөнгөний асуудалтай тодорхой бус байдал тийм ээ төөрөгдөл за буруу цас зовлолт их одоо төсөөллийн одоо шин чанар иймэрхүү одоо сорилт байна. За өр төлбөр одоо санхүүгийн алдагдал үүсэх бас эрсдэл байгаа. За энийг бас анхаарах тийм. Энэ дээр ер нь бол загснууд маань бол илүү гүн гүнзгий үнэн одоо тэр мөнгөний цаана байгаа тэр сүнсийн одоо зөв ойлгох. За нэг талдаа яг материалын байдал байж болно. Энэ материалын байдлыг үүсгэх систем, идеологи тий гол тэр одоо гол хариуцж байгаа тэр сүнслэг систем. За тэр бүгдийг илүү анхаарал хандуулснаа. За энэ одоо 2-р хэрийн ерөнхий одоо тэнцвэр балансыг бол зөв гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас анхаарах хэрэгтэй. За өөр бол за энэ сул тал дээр бол ер нь бол энэ ер нь өөрийн одоо тэр үнэлэмжтэй өөртөө итгэл тий энэ төсөөлөл болон
За бодит байдлын зөрүүтэй байдал бас үүсэж магадгүй. Тэгэхээр бодит байдал гэдгийг бол дандаа одоо энэ далайн ангийн эсрэг баланс гэж ойлгохтой. Бодит яг тооцоо судалгаатай тоонд одоо тулгуурласан. Энэ бол зөв тэнцвэрийг үүсгэн. За мөнгө олохын тулд бол тийм ээ. Бодиттой яг чадвар, за төлөвлөгөө одоо яг тиймэрхүү шаардлагатай үед тийм ээ. Далайн төвхтэй байдал үүсэж магадгүй. Өчнө гэвэл нөгөө энэ хэл хязгааргүй болгодог. За лог киборд юм битүү алдуулдаг тийм ээ. За энэ том сүнслэг за ийм гайг байгаа. Гэхдээ энэ далайн гарагийн сүнслэг байдлыг бол бид нар илүү уран одоо хансаг бүтээлч тийм ээ. За тэр энерги чиглүүлэх хэрэгтэй. Тэрнээс яг энэ дотор тооцоо судалгаа гэдэгтээ бол яг эсэргцэлж байгаа. За өөр бол энэ за санхүүгийн хувьд ингээд том утгаа одоо барьж байгаа гэр учраас тийм ээ. Энэ одоо урлагийн салбар, хөгжмийн салбар, кино тэг ямар нэг завгүй дизайн салбар гэх юм уу. Гэх мэт одоо энэ дээр бүтээлч байдлаар хандах юм бол урлагийн одоо амжилттай байдлыг бол харуулна. За өөр бол бас энэ за сүнслэг бас үйлчлэгээнүүд байдаг тийм ээ. Бясалгалын энергийн төвөд ч юм уу. За энергийн одоо эмчилгээ ч юм уу тийм одоо хүмүүсийн ажиллаар бол бас мөнгө олох боломжтой байдаг. Энэ одоо цаг үед тийм ээ. За бас энэ бусдад туслах буйны ажил хийх ч юм уу. За ер нь бол энэ санхүүгийн төсөөлөлттэй болон одоо бодит байдлыг бол зөв зохицуулах хэрэгтэй. Ингэснээр бол миний одоо амжилтыг бол татах боломжтой. За өөр бол энэ мөнгөний асуудал дээр бол тодорхой зорилго ийм санхүүгийн тийм төлөвлөгөөтэй хандах хэрэгтэй. За энэ бол гол одоо бас гол зөвлөгөө болно. За санхүү үнэт зүйл тийм ээ. Үнэт зүйлийн тал дээр хитрхи их төсөөлөлт автахгүй байх хэрэгтэй. За энэ нь яг бодит байдлыг бол яг ойлгох хэрэгтэй. За өөр бол одоо бүтээлч сүнслэг тийм ээ. Энэ одоо энэ талын орлого олохын чиглэлээ бол хөгжүүлэх хэрэгтэй. За өөр бол бас өөрийн тэр одоо яг материаллык за болон тийм сүнслэг тэр одоо энэ одоо сүнслэг байдлаар энэ үн цэнийг ингээд тэнцвэржүүлэх нь одоо маш чухал байна. За тэгэхээр бол загснууд маань бол үндсэн юм үйл хөдлөх хөрөнгө тийм ээ. Өөрийн гэр орон яг материалын энэ үнэт одоо зүйлүүдээр далайн гайг очсноор бол энэ талыг тийм ээ. Нэг талдаа маш их юм үр дүнтэй тийм ээ. Ихтэй хам гоё байл гэж байна. Тэгэхээр бол энэ дээр материалыг болон за газар махбод болон усан гаригийн одоо энэ их зөв одоо тэгэд таатай энэ хослол маань өөрөө зөв одоо бид нэр ингээд ашигласнаар бол санхүүгийн хувьд том амжилт гаргах чиглэлд ирэх нэ.